20 мэдрэг үзэгчтэй та бүгд өнөөдрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар суугт телевизийн дуус дугаарыг хилцүүлэг энэ удаагийн дугаар хүрэхэд бэлэн болж байна. За тэгэхээр сүүлийн 7 хоногийн хугацаанд Монгол улсын нийгмийн эдийн засаг улс төрийн хувьд нэлээд халуухан өдөр хоногуд өнгөрч байгаа шүү байна. За ерөнхий сайд оюун эрдэнэ өөрийн хүү бүрийн тансаглал буюу зорилгоо нотолж чадаагүй. За улмаар намын баг хурлаа хуралдуулж хамтсан засгийн газарт орсон ардсан намыг бол хөөснөр бол үйл явдал үргэлжилж байгаа. За сүүлд ирж байгаа мэдээлэлээр бол засгийн газрын тэргүүн парламентаар импичмент буюу итгэл үзүүлэх асуудлаар бас санал хураалт зохион байгуулж эргээд бас хамтсан засгийн газраа үйл ажиллагааг нь явуулна гэсэн найдварыг бол тавьж байгаа шүү гэнэ. Гэхдээ одоо хүртэл огцрох амархан, зайлах амархан гэсэн залуучуудын жагсаал цуглаан төв талбайд бол болж байна. За мөн нөгөө талдаа засгаас арсан ардсан намын хувьд ч гэсэн оюун эрдэнэ дахиж өрсөн ч гэсэн бид засагт орохгүй гэсэн юм байр суурийг бол илэрхийлж ах шүү байна. За тэгвэл өнөөдөр бидний хувьд ямар асуудлыг хөндөж байна вэ гэхээр мэдээж улс төрийн энэ халуун тогоонд өрнөж байгаа үйл явдлуудаас гадна за ер нь энэ сүүлүүд их яригдж байгаа 14 мега төсөл Монгол улсад хэрэгжих нь хэр бодиттой юм бэ? Бидний жагийн шаардлагатай хөрөнгө оруулалт ажиллах хүч байгаа юм уу? За мөн нөгөө талдаа бүсэлсэн хөгжил гэж сүүлийн бараг жил гаруй хугацаанд ярьлаа. Олон чин бүсийн чуулга уулсыг зохион байгуулсан боловч ер нь үр дүн ер нь хаана байгаа юм бэ? Нөгөө талдаа энэ олон төрийн өмчит компаниуд болон чанар бүтээмжийн менежер гэх албан тушаалуудын дунд бас маргаан дагуулсан сэтгүүл хөвөрч байна. За бидэнд мэдээ цаг гарах юм бол энэ намын хатуун гишүүнчлэг ер нь байх ёстой юм уу? Улс төрийн намууд энэ дээр бас ямар үзэл бодолтой байдаг талаар нэр бүхэн зочдын хамтаар 2 цагийн хугацаанд ярилцъя гэсэн юм а. За ингээд хилцүүл хүрэлцэн ирсэн та дөрөвтэй талархлаа илэрхийлээ. Орчлоо маш урт хэлчих шиг боллоо. Тэгээд богино хугацаанд олон асуудлыг бол багтаахыг зорж байгаа учраас та бүхэн маань аль болохоор өөрсдийнхөө үзэл бодлыг довч тодорхой илэрхийлээрэй. Нөгөө талдаа би та дөрөвийг мэдхийн учраас чөлөөтэй ярих болов уу гэж найдаж байгаа шүү. Тийм. За тэгээ аль бисаар хэдүүлээ хилцүүлгээ эхлүүлье. За өнөөдөр манай хилцүүлэгт Баатар Жавын лавг жав Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч асан Урбанг хязгаарлагдмал хариуцлагатай компани ерөнхий захирал бизнесийн ухааны доктор Радна Сэдийн даваад орж улсын их хурлын гишүүний зөвлөх эдийн засгийн ухааны доктор Сэнд Жавын Чимбат ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн улс төр судлаач Рэгзэнгийн шинэ гэрэл эдийн засагч татвар судлаач. За тэгээд албан ёсоор хэдүүлээ хилцүүлгээ эхлэе. Яагаад гэвэл дотор чи халуун байна. Гадаач бас улс төрийн үйл явц нэлээ өрнж явах шүү гэн. Тэгээд өнөөдрийн бидний хилцэх асуудал бол яа харахгүй засаг боллон за энэ засгаас явуулж байгаа энэ бодлогууд юу нэр байгаа онж байгаа юм бэ гэж ярьж байгаа. Тэгээд лавж доктороос эхлэе. Ерөнхий сайд буюу засгийн газрын хувьд заяавал маш эдгэрлийн нөхцөл байдалд очиод байгаа. За магадгүй оюун эрдэнэ суудалтаа үлдэж гимэн одоо яриад байгаа энэ 14 мега төсөл гэдэг юм уу энэ бүсчин хөгжил нь ер нь яг хэр үр дүнтэй байх юм бэ? Яг хэр бодиттой юм болоо. Бид чинь бас нэг эдийн засгийн гэдэг юм уу хүн хүчний гэдэг юм уу бас нөөц болцоогоо бид харахгүй бол тэр 14 мега төслийг бид зэрэг хөдөлгөж чадах уу? Нөгөө талдаа бүсчин хөгжлөгээл яриад байдаг те. Гэтэл чи өнөөдөр яг Улаанбаатар маань өөрөө хөгжиж чадаагүй гэж орон нутгаа хөгжүүлнэ хэд бас бийж байгаа итгэл муутал байна. За баярлалаа энэ өдрийн мэндийг хүргэе. Гэтэ ерөнхий сайд байхгүй нь бол одоо бид ерөнхий сайдаг болсон шүү дээ. Өөрөө бол аль биесээр хилцсэн байгаа. Зүгээр дараагийн ерөнхий сайд Монгол Ардын намын дараагийн гарах уу гэдэг асуудал дээр хугацаа авч байгаа шүү. За нэгдүгээрт хоёрт нь бол яг муу юмны сайн үр дагавар гэж байдаг. Одоо ерөнхий сайдын гэр бүл болсон асуудлаас болоод ерөнхий сайд огцордлоо. Одоо огцрох юм ямар нэгэн огцрох юм уу? Би өөртөө ойлгохгүй Бермудыг гурвалж байгаа. Тэр бол үгүй огцорсон гэсэн. Хамгийн гол нь одоо ирж байгаа одоо энэ олон улсын байдал, эдийн засгийн байдлаас бол Монгол улсад маш цомхон, чадварлаг, төртөө байхыг цаанаасаа шаардаад эхэлсэн. Одоо харин сая энэ огцролтыг дадиндуулаад манай нам дээр наалтсан нэг баахан бус намууд байлаа шүү дээ. Одоо арчсан нам, хүн нам. Одоо тэд нар бол бүгдийг хөөж явуулах хэрэгтэй. Яг гэвэл 2024 оны сонгуулийн үр дүнгээр ардын нам дангаараас их байгуулна. Мэдээж наалтсан бүх нөхдүүдийг хөөнө гэдэг чинь төрийн албан агчны албан бос оронтой ихсэн тэр бүгд байхгүй болно гэсэн. Нөгөө талаас бол засгийн газар бол маш цомхон хүрээнд байгуулад одоо бий болгож байгаа энэ дэлхийд даяар бий болж байгаа эдийн засгийн хямралын өмнө
тийм менежмент их болцоо одоос нэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр н оюун эрдэнийн огцорд буцаагаад нөгөө талдаа монголчуудад давуу талыг авчирч байна. Авчиртаа ирэх барьж байгаа ардын намд. Тийм учраас тэр талдаа маневрлаад явсан дээр баг. А тэр нэг мөрөөдөл зарим нэг мөрөөдөл мөрөөдөлтөг явна шүү дээ. Түүнээс яг эдийн засгийн хэрэгцээтэй юмнууд бол тэр зам цахилгаан станц гэж одоо хөтөө тэгвэл монголчууд тулцсан хэрэгцээ зүйл байхгүй. Бид цахилгаан станц уудурхаж байхгүй тэр ингийн амьдарч байгаа. Тэгэхээр тэр мэрийг бол нэг мега гэхээс илүүтэй бол хэрэгцээ юм аа. Тэрийг хийхин төлөө аль чиг улс төрийн хүчин бол ажиллаас өөр арга байхгүй. За доктор Даваад орч. За тэгэхээр би яг давхцалгүй ярихад одоогийн ерөнхий сайдыг хэрвээ огцорчих юм бол энэ 14 мега төсөл алга болно гэдэг зүйлийг ярьж байна л да. За тэгэхээр 14 мега төсөл гэдэг энэ оюун эрдэнэ ерөнхий сайд гарч ирж хэлсэн. За мега төсөл гэдэг зүйл бол нэг тэрбум доллароос дээш. Тэгээд маш их олон хүний ажил амьдралыг сайжруулах, амьдралыг сайжруулах ийм хэмжээний том төсөл байдаг л да. Тэгээд нэг дор 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэдэг бол зүгээр эрүүл хүний санаанд багтахгүй. Эрүүл хүний сан. Яагаад тэгэхээр энэ бол нэг 30-40 тэрбум 120 их 80 гэжсэн. За энэ 120 их 80 буюу 30-40 тэрбум доллараар бид нар зэрэг ингээд 14 мега төсөл одоо босох боломж байхгүй. Яагаад тэгэхээр мега төсөл гэдэг чинь бид нар хийгээгүй биш хийж ирсэн. Одоогийн ерөнхийлөгч хөрсөхөө үед ерөнхий сайд болонгуудаа 3 одоо мега гэж хэлж болох төслийг эхлүүлсэн. Тэр нь одоо хүртэл дуусаагүй явж байгаа юм. Хэрвээ санаж байгаа бол шатхууны Монгол улс бензин шатхуунтай болно гэд 2015 онд моди энтхийн ерөнхий сайд Монголд айлчлаад 1 тэрбум доллар зээлээд за энэ 1 тэрбум доллар бол хангалттай бензин шатхууны үйлдвэр барьчих юм а гэдэг үндслээр ингээд эхлүүлсэн 15 оноос ихтэй шүү дээ. За ингээд 16 17 оноос эхлээд гэсэн. Одоо хүртэл биелснүү биелээгүй. Тэр үеийн хэл зүгээр хитгэн байшин юун дээр барай хайцсан. Асар хэмжээний мөнгийг дүнгүү ингээд зарцуулаа хийсэн. Эхний мега төсөл бол ингээд газрын нэг тараа хэвдэж байна. Бид нар одоо 5 жил хүүгүү авсан зээлийг одоо хүүгийн төлөөд бид нар төлөө явж байгаа. Гэх мэтлэн эхний одоо төслийг харахад бол юм байна. Дараагийн төсөл бол хятадаас мөнгө шийтгдсэн байсан. Хөнгөлтөө зээлээр одоо энэ Улаанбаатарын одоо нөгөө бохирын системийг цэвэрлэх байгууламжийг барьна гэсэн өнөөдөр хаа өнөөдөр та нар нь одоо хэвээр юу хийж байгаа юм чи мэддэггүй. Энд чинь мөнгөний шийтгдсэн. За 3 дахь төслийн одоо бүгдөө мэдж байгаа шүү. Энэ 200 км төв магистрал зам шүү. Энэ 8 жил бариад одоо хүртэл дуусаагүй. Эцээ дуусав. Ингээд 3 энэ мега төсөл чинь 3 мөнгө шийтгдсэн төслүүд одоо бид нар хийж чадахгүй 8 жил 9 дэх жилийнхаа нүр үзэж байгаа байхгүй. Таараа фейлцсан. Тий. Гэтэл энэ 3-ыг хийж чадаагүй мөртлөө ахиад 14-ыг гаргаж ирээ. Тэгээ мөнгө нь хаанаас авах нь тодорхойгүй ингэж ярина гэдэг бол байж боломгүй. Энэ бол зүгээр улс төрийн манипуляц, өөрийгөө хотлоо рекламт гэсэн хажуудаа одоо бусад намуудыг авж хагаад холгоо зэлгээ хийх гэсэн л ийм л санаа. Зүгээр ард түмний толгой эргүүлсэн ийм санаа гэж би эхнээсээ харсан. Одоо ч энэ байр суурин дээр бол явж байгаа. Судлаач юм бат. Яг хоёр юмыг л харчмаар байгаа юм л та. Оюун эрднийг өгчгөр Монгол улс дампуураа алга болчих юм бол энэ Монгол улс байгаад яах юм бэ? Огцруулын төслүүд явахгүй гэсэн шүү дээ. Тий, харин тэгэхээр оюун эрдээ өгчгөр Монгол улс байхгүй болчихвол яах юм. Оюун эрдээ өгчгөр энэ төслүүд нь явахгүй бол энэ төслөөр илэнцгэх гэдэг юм. Хойж хогон давж хайчих хэрэгтэй шүү дээ нэг. Тэгэхээр энэ эхнээсээ худлаа. Мэдээж эдийн засагч нар тайлбарлаад ярих бах. Ер нь бол гүйцэтгэх мэдл улс үндэстэн хөгжүүлдэг юм шүү дээ. Эдгээр тийм ирэх байхгүй. Яагаад миний амьдралыг тэр хүн шийдэх гээд байгаа. Би өөрийнхөө амьдралыг өөрөө шийднэ. Засгийн газар ерөөсө 3 зүйл хийж болдог. Нэгдүгээр бизнес хийж болдгоо. Ашигтай бизнес хизээж хийж болохгүй. Хоригддог. Хоёрдугаарт иргэдийн эрхийг хязгаарласан, боомсон, тогтоож шийдвэр гаргахыг хоригддог. Гуравдугаарт орон нутагт бие даасан байд буюу орон нутгийн эрх рүү халтахыг хоригддог. Энэ 3 зүйлийг ерөөсө гүйцэтгэх мэдл хийж болдгоо. Юу яагаад засгийн газар бодлого боловсруулах хэрэгтэй байдаг юм бэ гэж. Нийтлэг тулгамдаад байгаа асуудлыг шийдэхийн тулд нийтлэг эрх ашиг шүү. Тэрнээс хэн нэгний эрх ашиг биш. Өнөөдөр жишээл Улаанбаатар утаат байгаа нь энэ Улаанбаатар иргэдийн нийтлэг эрх ашиг байхгүй юу? Энийг хэрхэн яаж шийдэх юм бэ? Шийдэл буюу энийг гаргаж тавьж энийг боловсруулахыг л бодлого гэдэг. Тэрнээс оюун эрдний толгойн дотор юм уу, ган төмрийн толгойн дотор эсвэл энэ нөгөө нэг хөдөлмөрийн үндсэн намын дор чандын толгойн доторх бодлого болдог юм биш үү? Тэгэхээр энэ адаглаад гүйцэтгэх мэдл юу хийдэг юм бэ гэж ойлгохгүй ингэж гарч ирээд бизнес их нэг ингээд урдуур ороод тэгэхээр бид нар нэгдүгээр тийм их мөнгө байхгүй. Хоёрдугаар
энийг хийх шаардлага байхгүй. Үнэхээр ашигтай бол хүмүүс өөрсдийнхөө юм хийж чинь тэр оюун эрдэнэгүй тэр чинь ашигтай болвол тэр хот нь сүндрэлтгэр хүн нүн вэ нү сүн нүн вэ нү нэг хот сүндрэлтгтэй л явна. Тэрнээс оюун эрдэнэгүй нь явна. Энийг бизнесийнхэнд боломжийг олгодог. Ингээд энэ эрх мэдлийг өөрөөр хэлбэл хязгаарлаж авах юм бол иргэд илүү их боломжтой илүү их элбэг хангалуун амьдрах үе таалгал нэгддэг юм байна л да. Эдийн засаг шинэ гэрэл. Энэ 14 мега төслүүд чинь үндсэндээ тийм нөгөө яг одоо дэлхийн утгаараа мега бол биш байгаа байхгүй юу. Ер нь бол Монголын одоо сүүлийн нэг 60 70 жилийн түүхэнд 2 мега төсөл хэрэгжсэн гэж би үздэг. Нэг нь бол Эрдэнэ түүлдвэр. За 2000 он гараад бол дараагийнх нь бол оюу толгой. За энэ хоёр бол үнэхээр нүсэр том мега бизнесийн төсөл. За одоо яриад байгаа энэ 14 төслийг тэгээд яагаад тэгвэл өмнө 8 жил үнэмлэхгүй болонго тий 80-аас дээш хувийн одоо улсын их хурл бүрдүүлсэн засгийн газартаа одоо хинч гацаахааргүй хинч саад болохооргүй ийм одоо шийдвэр гаргах төвшөнд тий олохгүй байхдаа яагаад хийгээгүй юм. Ан хүн хоёртой хиймээр байсан болов. Одоо заавал нэг ийм тий хоёр талдаа хөнжилдөө нэг хоёр жижиг хүүхэлдээ оруулж хийх гээд байсан юм уу? Яагаад хийгээгүй? Энэ 8 жилд зүгээр мега төсөл биш мега хулгаал үйлдвэрлэсэн шүү дээ. Жидүү, хөгжлийн банк, нүүрс, ногоо автобус гэх бид нар бол үнэхээр том мега хулгаал 8 жил ярьсан. А тэр үнтэйгээ гоё хөөцөлт тоглосон. Энэ үедээ ягаад энэ мега төслүүдэд ажил хэрэг болгоогүй мөртлөө одоо нэг богинохон хугацаанд нэг бусадтай л хамтрахгүй болдгүй юм тийм ээ. Тэнд ч нэг саад хийгээд авах ус төрчж байгаагүй тэр 8 жилд тийм бараг цөөнхч байгаагүй шахав штэ. Ардсан намын засгаас хөөс нь магадгүй энэ 14 мега төсөл хэрэгжихэд ардсан нам гай болж исэн болов яасан юм. Гэхдээ тэр нь хаашаа. Гэтэ энэ мега төслүүд өөрөө ихэнх нь одоо нөгөө тодорхойгүй ийм л төслүүд байгаа гоё нэр байгаа. Тэнд чинь ягаач манад хэрэггүй нэгээс хоёр төсөл байгаа. За хувийн хөвшил хийж болохоор 4-5 төсөл байгаа. Тэгээ энэ үүдээгээ ерөөсөө ялгаагүй ирэмблээгүй зүгээр юм нөгөө манай өнгөрсөн 8 жилийн PR-ын засгийн газар ингээл үргэлжлэл явж байгаа ийм л процесс төр байгаа. За та дөрөв дээр яг би ерөөхдөө 14 мега төсөл эргээд орно шүү. Эдгээр нөгөө олон сэдв байгаа учраас хөврөө явжээ. За дараагийн нэг ярих цаас сэдв бол энэ бүсчилсэн хөгжил. Би нэг гайхаад байгаа. Баруун бүс, төвийн бүс, говийн бүс, хангаан бүс гэл ингээл яваад л байна л да. Энэ ч одоо 21 аймагтай 330 сумтай. За та дөрөв хинч хэлж болно шүү. Зүгээр энэ бүссэн хөгжил яг одоо хэр үр дүнтэй байх вэ? Би яагаад энийг ингэж жоохон шүмжлээд байна гэхэлэр мундаг ингээд засгийн газар чинь ингээд өргөдгсөн байдалгаар ингээд энэ тэнд ч бол хуралдаж байна л хамгийн багадаа хагас тэрбум төгрөгийн одоо мөртөгтэйгээр одоо явж байгаа. Энэ зүгээр шилэн дээр гарсан л одоо данс тооцоо болохоос биш. Энэ яг бод байдлаар хэдэн дүрс гарсан бид нар мэдэхгүй. Гэтэ энэ яг үндсэндээ бол татвар төлөөс бидний мөнгөөр л энэ тэнд ч хурал хийгээд байгаа юм л да. Тэгэд энэ бүсэлсэн хөгжил гэж яриад байгаа зүйл мань хэр үр дүнтэй байх юм бэ? Би нийслэл Улаанбаатар хот нь өнөөдөр ийм олон асуудалтай нийслэлийн асуудлыг шийдэж чадаагүй ч ингээд одоо хааваас ингээд энэ хөдөө орон нутгийн асуудлыг одоо ингээд төрүүлээ шийдэлгээд байгаа юм л да. Яг уу. Энэ юу яадаг? Энэ уул нь айгүй инээдэмтэй шүү дээ. 24 он засаг байгууллагатаас 25 оны 1 сард Улаанбаатараа хөдөө орон нутгийн минь уучлаарай Улаанбаатараа эхлээ хөгжүүлчихье гэж ерөнхий сайд маань 360 хоногийн шуурхай албач гэж юу байсан нэг тэг 360 хоног шуурхай алба байгуулна гэж юу гэдэг нь шуурхай алба гэдэг чинь богино хугацаанд хийж байгаа юм дээр л тийм байгууллагт нэг ийм ярьсан. За тэр нь тэгээд ингээд үеэлтэг нэлээд баахан фейлдэх юм хийж явах шиг байна. Ер нь орон нутагт эрх мэдлийг л өгдөг. Тэрнээс оюутны толгойн доторх бодлоор ингээд бүсчлээл хөгжил жишээ нь Эрдэнэт хөвсгөл болон амьдралын онцлог өөр. Хүмүүсийнх нь тэнцээ соёл нь ялгаа нь өөр. Тэгээд тэдрийг нийлүүлж байгаа хөгжүүлдэг гэж хаанаасаа ийм бодоод болцсон. Орон нутагт эрх мэдлийг өгдөг. Орон нутагт яагаад энэ духан дээрээ сарнаатай шингэх эрх мэдэл өгөх дургүй байгаад идэх юм бэ гэж. Эрх мэдэл нэг гарт төлрүүл идэр иргэдэг өгдөгөө байлгаж дээрэм тоонолт хийхэд нь хэрэг болдог. Орон нутагт эрх мэдэл өгөх юм бол эдгээр чинь орон нутгийн өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдэл явдаг. Зарим сумууд нь дампуурч магадгүй, зарим нь илүү хөгжиж магадгүй, тэрийг дагаад хөгжил явдаг. Одоо жишээ нь тод жишээ шүү дээ. Хан богд цогцсгий те. Эдгэрт эрх мэдлийн өгсөн бол энэ чинь аль хэдийн хот сууриншил бүслүүд бий болж байгаа байхгүй юу? Хөгжих дампуурх эрхийг өөрт нь өглөж байна уу? Тий, ерөөсөл ингэж л явдаг. Энийг тэгэхээр холбооны улс мус гэж зарим нь андуураад яриад тийм Японч бай, Солонгосч бай. Тэгээ энэ нэгдсэн улсуудад холбооны улсуудад ялгаагүй орон нутагт жишээ нь Детройт гэдэг хот байдаг тийм үү? Тэр дампуурсан. Одоо буцаал босч байна. Энд чинь ингээд амьд организм байхгүй юу да. Тэрнээс
ганцхан удаа энийг хийх гэж үзсэн, бүсчилж хөгжүүлэх гэж үзсэн. Одоо энэ хойдлын нөхөр штэ Кремлийн эзэн, Оросын эзэн Путин гэдэг нөхөр чинь ингээд бүсчилж хөгжүүлэх гээд губернаторуудыг тавиад тэгээд тэнд дампуурсан байхгүй юу? Ганцхан л ийм тохиолдол бий. Тэрнээс бүсчилж хөгжөөд гой болох улс үндэстэн гэж энэ хорон ертөнцийн байхгүй. Нөгөө диктатурыг суудна гангацсан байгаа. Одоо тэгээд ганхтаар нь дандаа соригдлаар мяалаад байхаас хэрэггүй л да. Учир юу гэвэл энэ асуудал өмнө одоо жишээ нь олон намууд нэгдээд орохдоо тэр гоё төслүүд нь бүгдээ магтаал одоо сая сүүлийн 2 жилийн эфир бол завгүй байгаа шүү дээ. Өнөөдөр одоо уулзалтууд бас тийм дагуул явагдаж байна. Тэгэхээр хамгийн гол нь тухайн үед нь яг энэ улс төрийн манлайлагч ингээ гараад ирсэн үед нь буруу юм хийвэл мэрэгжлийн улсууд, мэрэгжлийн институтууд одоо зөрөг хүчин бас намууд албан ёсоор тэр хүний болохгүй хэлэх хэрэгтэй байхгүй. Саяхан бүссэн хөгжлийн саяхан нэг хуралдаа өмнө говьд болсон. Говийн бүссэн. Тэнд бол манай нэг найз очсон, өөр гайхаж ирсэн. Яг нэг нөгөө очих, за мэдээж бахан зардал гарсан ингээд дурмууд бол. Гэтэл тэнд ингээд очисон хүмүүс нь дандаа манай арчилсан намын нөхдүүд байлаа. Ямар олон дарга нар тавьчихсан. Бүгдээрээ тэнд ингээд шаваад очисон байна гэж. Тэнд нь яг наринд бол ардын намаас оюурдмаар ганцраагүй юм шүү. Тийм. Бус нөгөө арчилсан намын чинь бүр тэр хурал цуглааны бүр гол бүрэлдэхүүн хэсэг болцсон. Бараг 70-80% нь манай тэр арчилсан намын найз бүрт гайхаад байгаа байхгүй. Гэхдээ сонгуулиор говьд арчилсан нам ялтай болсон шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь одоо нэг явсны дараа хэрэггүй юм. Гэтэл яг ингээд энэ бодлого гаргаад явхад нь тэр үед нь бид нар энэ улс төрчдийг болохгүйгээр ихэнд нь хэлэх хэрэгтэй. Түүнээс одоо ингээд унах үед нь унсны дараа бол хэлэх сонирм шүү дээ. Одоо би бол хэлж шít. Энэ бол тэгтээ тэргүй мега төслөч өгөөгийн манай улсын хэрэгцээ. Тэр нэг яг оюун эрдэнэ нөгөө санхүү эдийн засаг мэдэхгүй учраас эдэн та харуултаа манай ч мега гэд гайхаад байгаа юм л да. Түүнээс бол эрчим хүчний хэрэгцээ бол хэрэгцээ. Энэ бол зүгээр сонгуультай холбоотой асуудал байхгүй. Энэ 2020 оноос хойш бүсчилсэн хөгжил гэж ярьсан. Зөндөө янз янзын хид хідэн одоо их хурлын тогтоол гарсан. Ерөөсөө биелэгдэхгүй яваал ингээд нэг хис гарч ирэл хайдаг байснаа яг саяхан энэ өнгөрсөн жилийн сонгуулийн өмнө энэ гинт яригдсан. Яагаад тэгэхээр судалгаа хийгээд үзэхээр хэрвээ энэ жижиг тойргуудаар үзэх юм бол Монгол ардын нам ялагдчихсан байхгүй. За томсгочож одоо бид нар ч нөгөө сайд дарга нар чинь олон нийт танигдсан ингэжээж гарах боломж байна шүү гэдэг. Ийм үүднээс энэ бүчилсэн хөгжил гэдгийг ерөөсөө сонгуулиас 2-3 сарын өмнөөс ярьж эхэлсэн юм байхгүй. Хороо байгуулсан байгаа шүү дээ. Тэггүй харин тэр чинь ерөөсөө сонгуулийн өмнө ингээл яриад эхэлсэн юм байхгүй. Тэгээд үнэхээр та нар хараараа заа бүсчилсэн хөгжүүлэх гээд байна уу гэх юм бол яагаад тэгвэл тэр Баян хөл хэдэнчээс салгаа хийцээ. Яагаад Улаанбаатарын энэ юу одоо Багнуур, Баг хангаа энэ тэрийг ингээд салгаа хийцээ ингээд зөндөө асуудлууд гараад ирнэ. Энд чинь ерөөсөө сонгуул зориулсан ийм зүйл байхгүй. За сонгуул зориулсан ийм зүйл ярингууд эн чинь улс орныг хөгжүүлэх бодлого цаана алга шүү дээ. Ерөөсөө л ийм асуудал байхгүй. За ингэнгүүтээ тэртээ түрүү ард түмэнд баахан юм яриа гараад ирсэн юм чинь ямар ч үс очиж нэг одоо бөхөр бол нэг нүцгэлий гэдэг шүү дээ. Нэг зодог шууд үзүүлэх гэдэг шиг энэ бүсийн төвүүд дээр нисдэг тэрэгтэй давхиж очиж 200-300 жиптэй хүмүүс давхиж очиж байгаа шүү дээ. Эн чинь зөвхөн одоо сайд дарга нар кабинет биш дээр нь эн чинь агентлагуудын дарга одоо агентлагийн дид дарга нар за тэгээд одоо юу гэдэг тухайн тойрогоос гарсан гишүүд мишүүд гих мэтлэнгээр 200-аад хүн асар хэмжээний зардал гаргаж тэр нутагт очиж зүгээр ямар ч нэмэргүй ямар ч одоо хэрэгтэй шийдвэр гарахгүй зүгээр ингэж шоу хийж шүү дээ. Энэ чинь бол тий энэ бол эдийн засгийн хувьд бол байж боломгүй явдал. Энийг би бол байнга шүүмжилж ирсэн. Энд чинь одоо дэлхий чинь одоо техник технологи нь дээд зэрэг хөгжсөн. Үнэхээр тэр аймагтай яах гэд холбогдох гэдэг юм бол өрөөндөө сууж агаад нэгээ хараад ингээд ямар ч аймагтай холбогдоод ярилцаад захим үндэстэн гэсэн захим юугаар хийчих боломж байгаа байхгүй. Гэтэл ингэж сүр үзүүлж ингэж явна гэдэг бол байж боломгүй явдал. Тэр дундаа эдийн засаг санхүүгийн нөхцөл байдал туйлын хүнд байгаа өнөө үед бол боломгүй явдлаа гэж би ингэж харж байгаа. За энэ өнөөдөр бүс битгийхэл сум өөрөө асуудлаа шийдэж чадхаа болцсон байгаа байхгүй. Сумаас бүр багш зүгээр багш хүртэл өөрийнхөө албаны асуудлыг шийдэх гээд Улаанбаатарт ирдэг. Ийм болтлоо одоо ингээд нөгөө эрх мэдэл төвлөрсөн. Сумд ерөөсөө одоо тэр сумд төрийн албаны ажил хийж байгаа төсөө цалин авдаг баг хүн болгон албаныхаа ажлаар Улаанбаатарт ирдэг болцсон. Ийм цаг үед одоо ингээд бүсчсэн хөгжил ярьж байгаа нь бол ерөөсөө бүр суурнаас асуудлаа эхлэегүй нэ л гэсэн үг байхгүй. Эхлээд сум баг аймгийнхан асуудлаа орон нутгатаа шийддэг эрх мэдлийн өгчээж дараа нь магадгүй тэр
бүс нутгууд яаж хамтарч Тэд санал ажиллахын, нэгж аймаг шүү. сумууд яаж хамтарч ажиллахын гэдэг өөртөө яаж бие дааж хөгжихийн, яаж тийшээгаа одоо илүү бизнесийг татахын гэдэг асуудал үүснэ гэхээс биш. Дээрээс шууд ингээд хүчээр зоогоод тэгээ манайхан сая хэллээ, зарим нь бол одоо ингээд нэг сонгуулийнхаа үр дүнд тулгуурлаад ч юм уу ингэж зоож дээрээс заах юм бодлого бол хизээч үр дүн авчирдаггүй. Тэгэхээр нэг дороос эхэлж одоо иргэд өөрсдөө санаачилж, орон нутгийн өөрөөс санаачилж хөгжих дэх боломжийг одоо буцааж өгөхгүй бол энэ хүчилсэн хөгжил гэдэг бол одоо нэг энэ засгийн газрын ч юм уу энэ их хурлын үрээ болоод дахиад нэг бид нар нэг 5 дугаар цахилгаан станцын шавыг нэг баг 10 удаа тавьдаг шиг л үргэлжлэх байх. Одоо 2025 онд 95 их найдын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй гэдэг прогноз гарч байгаа. За энэ прогноз би их хэсэг нь бас эргэлзээтэй. Ер нь бол маш эргэлзээтэй. За ингэж төсөөлөл тавиад дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 38%-тай дүүцэх буюу ойролцоогоор 36.8 их найдын төсөв тавьчих. Хэрвээ эдийн засгийн өсөлт нь 95 их найд руу очих энэ хэмжээний прогноз нь биелсэн тохиолдол шүү. Энэ мөнгө бол манай Монгол улсын дотооддоо үйлдвэрлэж байгаа нийт бүтээгдэхүүн бидний 3 саяулаа хөдөлмөрлөөд олж байгаа нийт бүтээмжийн бараг 40% нь ерөөсөө л төрд нэг ерөнхий сайдын дор, нэг засгийн газрын кабинетын дор, нэг сайд нарын зөвлөлийн дор байна гэсэн үг байхгүй. Хамгийн гол нь та бүхэн сошиал медиагаас ализины харсан баг. Бяцлагны үйлдвэр, кино театр барих, кино болоод үзүр үйлчлэгээ үзэх, купон тараах, ганцхан ширхэг олон улсын хурлыг зохион байгуулахын төлөө аврах том бүтээн байгуулалт хийх 14 мега төсөл нэртэй 14 мега хурлаа гэх мэтчлэн оруулж ирж энэ засгийн газар эрүүл ухаан, логик сэтгэлгээ, бодитын үнэлгээ, зах зээлийн үнэлгээ гэх мэтчлэн зүйлсээс улам бүр холдож байна. Татврын орлогоо нэмээд төсвөө улам хэлсээр төр нь улам мега болж мега төслүүд хийсээр. Харин нөгөө талд нь бизнес эрхлэгчид нь улам бүр өдрөөс өдөрт жижиг ирсээр. Төсвөө хянахгүй энэ мэт үйл явдлуудыг зогсоохгүй бол төр нь бүх мөнгийг данхар төсөв болоод төрийн өмчт компаниудаараа дамжуулаад бааздаг. Харин бизнес эрхлэгчид нь үхмэл өсдөгчгүй болширдогч боллоо. За дараагийн сэдв. Хамтран засгийн газар байгуулагдаад 3 нам ингээ эвссэн. За одоо тэгээ хувь зайнч одоо тэгээд халуун өнжлөөс аныга жигээд гаргах шиг боллоо. Тэгээд одоо үндэсний эвсэл ногоо намтайгаа одоо нэг гуцсан дээр хэвтэж байгаа юм би ойлгоогүй. За тэр явах. Энэ юу засаг байгуулагдаж хахад энэ бүтээмж болон чанарын менежер гэдэг ингээ 5-600-ыг ингээ энэ тэнд ингээ томилсон байт. Тэгээд энэ одоо яг энэ турчмаас нэг эрүүл саруул ухаантайс гişүүд байна л да. Эдийн одоо тэр их байш намын гişүүн ч гэсэн. Тэгээд ингээд хэлээд байгаа. Гэхдээ одоо энэ ямар шаардлагатай юм бэ те? Энэ хайш ингээд энэ 3 намын одоо нэг ажилгүй гудамжин лаад өшөжсэн улсуудыг одоо ингээд нэг ажилтаа амьдралтай болгох юм төсөл яваад байгаа юм. Энийг одоо болооч гэж байгаа. Та дуруу энэ чанар бүтээмжийн менежерийн асуудал дээр нь ямар санаа бодолтой байд? Сонгуулийн өмнө ч гэсэн ардын бол бүх төрлийн бус байгууллагыг өөртөө авсан шүү дээ. Одоо уг нь бие даасан хуультай байгууллагууд үйлдвэрчний хэвлэл танхим. Тэгээ сонгуулийн дараа улс төрийн нэг бүх намуудыг бас өөртөө авсан. Тэгээ оюун эрдэнэ гол санаа бол бүх юмыг өөртөө авсан. Бүх юмны хаан болъё гэсэн тийм зорилго тавиал явсан л да. Мэдээж тэгээд тэднийг авангууд ажлын байр хэрэгтэй. Тэгээд нэг юм мянгаад ажлын байр гаргасан. Одоо энэ бүгд төгдөө явна л да. Энэ нэгсэндээ бол зүгээр энэ бол зүгээр л тэр бүгдийг өөртөө авсан учраас бүгдийн ажлын байр хангахтай тийм зовлон өөрт нь ирэхгүйд буцаагаад янз бүрийн юм нэг юм гаргаад тэгээ нөгөө нэг авсан нам нөгөө төрийн бус байгууллагад нэг дахин хуваарлт хийж байгаа нэг оюун эрдэнэ огцролтыг ашиглаад улсад ашигтай ямыг бол улам цомтох хэвээр. Бараг 10 ямтай одоо тий энэ 23 талаар нь болгоод ажилтны тав 50% багасгаад ялангуяа төрийн нөгөө удирдлагын албанд шалтгаан. Яг энэ аюулгүй бололцоо гараад ирж байгаа байхгүй юу? Хөөж явуулах. Түүнээс ингээд нийлээд твтцэн хөөж чадахгүй л шүү дээ. Сайхан бидний сарын өмнөх яриан дээр ч хөөж чадахгүй л байсан шүү дээ. Яг одоо шалтгаан гарч ирж байна тий. Одоо хэдэн жилийн өмнө одоо засагт байгаа. Их хурлд байгаа. За аль ч намын нөхдүүд нэг юм ярьдаг гэсэн байхгүй. Төрийн өмчт компаниудыг цөөлнөө. Олон нийтийн компани болгоно. За харин сая сонгуулийн дараа засагт оронгуудаа сонгуулаар ялангуудаа бүгдээрээ тэрийг яриахаа болцсон байхгүй. Одоо бүр заримынх нь яриа гараад ирнэ. Зарим баг нэмээд компани байгуулах гэж явж байгаа. Тэгэхээр одоо яагаад энэ ярьснаа биелүүлэхгүй юм бэ? Ингээд энэ төрийн өмчийн компаниа нэмээлээвэл энэ улсад ядуурл авилга хулгайч ерөөсө буурахгүй. Энэ ч угаасаа зөв тогтол шүү дээ. Тэгтэл нөгөө нийслэлийн 24 мега төсөл дотор чинь зүгээр олон улсын жочид буудлага гэдэг төсөл хүртэл байж байгаа шүү дээ. Нийслэл хийн. Нийслэл уул уурхайтай. Орон нутгууд нь захтаа дүүрэг хүртэл одоо захтаа өөрийн орон нутгийн өмчийн зах ажилуулдаг.
нөгөө 14 мега төсөл дотор чинь 6-аас 7 төслийг нь зүгээр одоо манай хувийн хвшлийнхэнд эрхийн өгчүүл гадаадын хөрөнгө оруулалт татаад хамтраад хийчихэр төслүүд байгаа. Тэгэхээр одоо энийг төрлөө явж байгаа төр бүхнийг авах гэж байгаа төр бүх бизнесийг хийх гэж байгаа тийм. Одоо ингээд төр биш л дээ. Тэн чинь цаана нэг хэсэг тийм төр бизнес хоёрын одоо хамтарсан бүлэглэл одоо ингээд энэ улсад арай одоо хувийнхын хийх бололцоотой энэ томхон бизнесүүдийг салбаруудыг бүгдийг булааж авах гэж байна гэдэг бол одоо нөгөө яг хаашаа яваад байгаа нь тодорхойгүй байна гэж харж байгаа. Даваад дөр зөвлөхөө яагаад энэ чанар бүтээмж гэдэг үгийг ийм их өгөн цэник болгочлоо бид нар. Тэгэхээр энэ яг тэ 2-3 намыг хажуудалтаа авчихар чинь бас тэр намын төлөө явж байсан улсуудын намыг хаах гэж шүү дээ. Тэгээд ямар ч үс нэг дарга зэрэгээр тавь гэхээр болж өгөхгүй. Тэгээд бодож яваад олсон санаа нь бүтээмжийн менежер. Ажил үүргийн хойр дээр юм байхгүй. Очингуудаа юу хийхээ мэдхээ байцсан. Чиний цалин хэд вэ? Миний цалин хэд вэ гэж хоорондоо ярьсан хэд улсууд. Түүнээс бодитойгоор энэ бол улс орныг хөгжүүлээ, урагшаа явуу гэсэн зүйл ерөөсөө биш шүү дээ. За энэ ардс намыг ингээд сугандаа авчулсан юм чинь тэр ардс намыг дагсан хэсэг хүмүүсийн амын хаа одоо энэ 126 төрийн өмчт компани чинь захирлаар тавих гэхэр чинь энэ Монгол ардын нам чинь ингээд хоогаад авсан байна шүү дээ. Дарга зэрэгнэр нь болохгүй. Тийм учраас нэг бүтээмжийн менежер, ямар менежер гэдэг хөөрхөн амт өрөвдөлтөө байхгүй. Энэ чинь шүү дээ. Айгу худлаа сонсогдож гэлж штэ. Энэ худлагаар барах уу? Энэ бас ингэж бас улс орноор тоглож ингэж болохгүй. Яагаад тэгэхээр уул нь намынх нь одоо их олон хүмүүс ярьдаг штэ. Одоо бид нар хувийн хвшлээ одоо ингээд энэ зах зээл дээр илүү гаргая. Энэ төрийн одоо энэ өмч чинь болохоо байлаа шүү. Зөвхөн төсвөн 40% эзэлж байна. За дээр нь төрийн өмчт компаниуд 123 байна. Орон нутгийн өмчт 350-60 компани байна. Эний чинь дагсан 60-70 мянган хүн байна. За энэ компаниудынх нь одоо нийт өмч нь 64 их найд байна. 24 их найдын одоо ашигтай ажилтны байна. 16 энэ чинь бүхэл бүтэн одоо улсын төсөвтэй тэнцвүүц хэмжээний одоо ийм том бүтэц байж байгаа байхгүй энэ Монгол улсын төсвийн чинь хажууд. За дээр нь нэмээд энэ төсвийн чинь дагсан нэг 50000 компани байна. Энэ бүгдийг тооцоод үзэх юм бол манай дотоодын нийт бүтээгдэхүүний 80-90% нь баг энэ төрийн өмч эзэлчихэж байгаа байхгүй. Тэгээ бид нар 30 жил одоо зах зээлийн нийгмээр явсан гэж хэлэхээс ичмээр байхгүй. Энэ чинь төрд хин нэгнийгээ шургуулж аль нэгэн намд хин нэгнийгээ шургуулж бизнес явдаг ийм одоо гажиг одоо эдийн засгт олчлоо шүү дээ бид нар. Тэгээд ярихаараа бид нар 35 жилийн өмнө одоо зах зээлд алхсан гэд ингээ яриад байдаг. Гэтэл бодит байдал дээр ингээ харах юм бол зүгээр төр дагсан луур дээрмээ ийм сүлжээ бий болцсон. Одоо энийг суурьаар нь ирсэн өөрчлөлт хийх тийм л одоо улс төрийн одоо нам хэрэгтэй байгаа. Энд нь заавал ардсан нам биш. Монгол ардын намд мундаг улсууд байна. Ардсан нам ч гэсэн боломжтой улсууд байна. Гэх мэтлэнгээр ингээд тал талаас нь харж аж ирүүлэр сэтгцээж ингэж хийхгүй бол энэ улс оронч болохоо байчлаа шүү дээ. Төрийн өмчийн 123 компани 400 бүтээмжийн менежер гэсэн орлого захирал статустай сарда 5-6 сая төгрөгийн цалинтай машин ундаг. Сар тутам нийт дүнгээрээ 3 тэрбум, жилдээ 30 тэрбумын цалин, зөвхөн цалин шүү. Авдаг ийм албан тушаалтнууд томилж байгаа юм байна. За энэ бол улс төрийн авилга. Энэ намуудыг дугаа олох гэж байгаа. Найрын дундаа идэж уух гэж байна гэсэн үг. За энийг бол энэ хүмүүстээр бол тэгээ авилгатай тэмцэх газар хуулийн өрөөндөө сайн хяналтаа тавиарай. Хамтарсан мөнгө ярьчмаар байгаа. Бид хамтраагүй шүү дээ. Ямар зовлон. Оюурд манай намын нэг зарим нөхдүүдийг ажилд авчихгүй да. Тэрнээс хамтарсан гэрээ одоо хүртэл их хурлын гишүүд нь хараагүй байгаа шүү дээ. Би чинь үндэсний бодлогоор нь хорно гişүү. Хараагүй. Улс төрийн зөвлөлийн гишүүн давдарч ах те. Хараагүй бид нар. Хамтралсан биш байхгүй да. Оюурд нь засгийн газартаа алсан намын нэг хэсэг дээрэмжтэйг авчихгүй юу? Тэгээд тэдэртэйгээ хувааж идэл гэж үзэхгүй да. Хааны гуйсан гэдэг хэлээс зарим гişүү чи. Үгүй ээ. Тэгээд тийм дээрэмлэг хийх гэж энэ хүмүүсийг авахгүй юу? Тэгээд тэрнээс манай нам чинь мөрийн хөтөлбөр дээр 9 хамтаал байна гэсэн шүү дээ. Бидний угаасаа либерал үзэл санаа чинь шүү дээ. Хаана гоо 9 хам чи 20 гараа явсан. Харин тэгэхээр эн чинь дээрэмжтэй очиж нийлэх хүмүүсийг салгаж авахгүй юу? Жишээ намайг авах. Надад 2 удаагийн дараа санал болгосон. Би үгүй. Би яагаад ийм дээрэмч байх хэрэгтэй юм бэ гэсэн шүү дээ. Бид нар үн цэнтэй байх хэрэгтэй. Тэгээ нэгдүгээр ихлээр хамтраагүй. Хоёрдугаар дасан нам дотор ийм үзэл санаагүй
дээрэмчд байгаа шүү дээ. Ямарваа нэгэн зарчим байхгүй, үнд зүйл байхгүй те. Энэ алтан намыг дагж байгаа томхон шиг хөр зорьцооны доор очиж жагаад сэгсргээр жоох юм гоожхоор 7 ч гэдэг. Одоо оюун эрдэнэг 7-гоор явж байгаа манай намын өчнөө л гişүүд байж та төр доктортой оюун эрдэнэ төр юм уу? Зайлшгүй байдаг шүү дээ. Тэгвэл одоо энэ хулгайч дээрэмчээр нийлсэн гэсэн үг. Тийм шүү дээ. Ерөөсөө л нэг карман хулгайч байгаа. Хажууд нь хөдөлмөр үндэс нам гэдэг. Тэр нь 3 чинь нийлээл ингээл зүгээр л идэж шуудсан дээрэмчтэл бүгд. Нам бол та баг гарын хулгайч гэж байна. Карманы хулгайч. Энэ чинь нөө оюун эрдэнэ хажуудаа бэлтэн карманы хулгайч ахгүй дамраа эсэх лидер бэлтэн карманы хулгайч нар шүү дээ. Тэгээ өөр юу байгаа юм чи? Бүтээмжүүд яг манай бизнест бол гол үнэлгээ байдалтай бүтээмжийн одоо төдөө хувьтай гэдэг. А манай төрийн байгууллагын бүтээмжийг ерөөсөө бид нар судлаагүй ирээдүйн тогтоогоо гэдэг байхгүй. А манай улсын бүтээмжийн ирээдүйн бол хувийн компаниудын үзүүлэлтээр байдгийн бүтээмжийн олон улсын холбоо хүртэл байгаа шүү дээ. Манайх нэгц жил болгон тайлан гаргадаг. Тэнд бол хувийн компаниуд ирдэг. Төрийн компаниудын бүтээмж байхгүй. Төрийн байгууллагууд. А гэтэл бүтээмжийн менежер гэдээ очихдоо ч одоо юу вэ? Нөгөө хэмжих хэмжүүргөө юу их нь мэдэгдэхгүй тэнд очиод өөрөө ч хийх юм мэдэхгүй сууж байгаа шүү дээ. Яг наринд бол. Тэгээ чанар гэдэг нь бол бас шал өөр юм болоо явчихна. Айсуултыг бол хувьцаа эзэмшигчид голлож тавьдаг тий. Тузан голлож тавьдаг. Тэгэхээр хяналтын менежер яг юу хийх гэж байгаа юм. За бүтээмж гэдэг бол удирдлагын баг болон нийт ажилчдын энэ хамтын бүтээл шүү дээ. Тэгэхээр одоо тэрийг ганц хүн хийх гэж сайжруулах гэж очдог нь одоо оюун эрдэнэ одоо энэ бол гүйцэтгэх захирлын үндсэн үүрэг шүү дээ. Бүтээмж чи өөрөө. Тийм. Гэхдээ хамгийн гол нь энэ хүний ингээд 14 мегагийн дагаад бах улс төрийн хүчин төрийн бус байгууллагууд авхиад орцсон. Дээр нь бахан арчилсан намын хүний намгүй бүх гишүүд нь ингээд бусад юм энэ дагаад орсон. Тэр үнийхээ одоо молгон ч юм ингээд хууртаал яваад байгаа байхгүй. За. Энэ ч асуудал байгаа шүү дээ. За найзуудаа нэг сайхан рекламын пауз авчий те. За. Бидэнтэй хамтарч ажилладаг get копи яваа тийм ээ. За та дөрөв маань бол удаа дараалал амтталж байгаа, таашаалж байгаа бах тийм. Тэгээд энэ тууштай байдал амт чанараар алдартай энэ пробот технологийн дагуу ингээд Монголдо ингээд хуураад бэлтгэж байгаа тийм. Энэ кофе. Одоо та дөрөв амталсан энэ американо бол яхаарахгүй залуучууд бүгд насныхан л хэрэгжилж байна да. Тэгээд хамгийн ойр орших CU-ийн салбарууд бол одоо ингээд байж байгаа. Одоо манай нард машин байж энэ тий. Та дөрөв сая дөнгөж орж ихэд би өөрөө халуунаар нэгээд американо одоо ингээд хийж өгсөн. Тэгээд нарийн технологиор Монголдо боловсруулж хуурж бэлтгэсэн шинэ үрийн get copy-г одоо CU-гийн ойр орших салбараас та бүхэн аваарай. Ам чамар байна. Та дөрөв. Эртээ нөө өмнөх нэвтрүүлэлт хийсэн шүү дээ. Реклам нөгөө одоо болцсон байдгүй дээ. Зөндөө юм. Get-ийг ойлгол англи хэлээр ойлгосон болно гэж байгаа. Тий. А get-ийг бол кофе уусан болно. Тийм би одоо энийг одоо баг рекламд явуулах гэж бодсон шүү дээ. Худалдаа ажилтнуудын техник ерөнхийлж байсан хүртэл одоо манай рекламд оролцож байна. Манай нэг биднес англи хэл сурсан алтан гэрэл нөгөө нэг Монгол англи тойлогч үгэн шүү дээ. Тэр дотор зөвхөн get гэсэн үгийн тайлбар баг 2 нүур байдаг шүү. Тэ бурхан. Тийм ерөөсө хамгийн чухал үг нь үг. Тэгэхэд алтан гэрэл бүр 2 нүур юм байна тайлбар. Та дөрөв маань ерөн кофе хэрэгэлдэг юм. Өдөрт нэг 2-3 штэ. Бас уучин. Аа. Шинэ. Ер нь гайгүй. Гайгүй тэ. Манай зөвлөгөөс ууч. Би бол кофений тийм өвчтэй. Одоо яаж кофенээс хоол явах уу гэдэг миний одоо хамгийн дамбаар юм лээ. За тэгвэл тэгээ ямар ч сан get гэдэг энэ хөө кофе тийм ээ. Американо бол бас хүмүүст хүрсэн байна. За, үргэлжлэе. Ам нэг бол уушигнэ. Хэдүүлээ юу ярьсан сая тэ нөгөө бүтээмжийн менежер, чанарын менежер нэг хогийн юмруу орсон тий. Ямар гоё үгийг мохоо үн цэрэг болгож байна тий. За тэгээд юу? Нэгэнд орсон юм чи төрийн эмнэлэг компаниуд руу орё. За энэ нэг жишээ шүү. Энэ танаа намын угшилтай нэг залуу шиг Тамир гээд 5-7 төмөр замын л одоо энэ ажиллаж байгаа ажиллаа өгч байгаа юм шиг байгаа мó. Тэгсэн чинь энэ ороод ингэ байдсан чинь ийм сонин худалдаа авалтуудыг тендер зарлаа хийцэн мэр гэж байгаа. За одоо чинь энэ муурны хоол, муурны цээжвч, чипс шаардуулдаггүй кондишн. За би эхнээс нь яриа. Шаардлагагүй кондишн бол энэ 5-7 төмөр замын дарганаар арх уусны дараа энийг хэрэгэлдэг баг. За чипсийг нь бас ингээд нэг тэр ууж иж байхдаа хэрэгэлдэг баг те. Би нэг л юм ойлгохгүй. Муурны хоол, ийлийн муурны чээжвч, вора факт энүүгээр яг энэ 5-7 төмөр зам яах гэж байгаа. Тэг муур тижээж байгаа билгүй дээ. Муурны үйлдвэртэй болчихсон. Төмөр зам бариулахгүй явуулсан чинь ингээ муурны юм аваад юу дэлгүүрт ороод худалдаа авалт хийхээр асуудаг шүү дээ. Та хуваараа бичүүлэх юм уу эсвэл компанийн нэр дээр үү? Тэгэхээр хэдэн захирлууд нь чинь захирлуудын авгаан бүр захирлуудын авгаагийнх нь худалдаа авалтууд харагдаж шүү дээ. Нөхөр шартаа хэмтсэн байх кондишн авч чигээ муурандаа левчг авъя тийм үү? Тийм байх. Тэгээд ингээд чээжвч цэвэрхэн хэлж байгаа шүү дээ. Тийм муурны тэгэхээр эн чинь ерөөсөө ийм замбрааг болсон байна гэсэн үг байхгүй юу? За төсвийг бид нар ингээд хянаад хажуу талаас нь шүүмжилдэг бас их хурлын гишүүдтэй байдаг бол
яг төсвийн дэргэд төсөвших хэмжээний мөнгийг хэдэн одоо тэр нам дагсан нөхдүүд сонгуулаар мөнгө ханд өгсөн нөхдүүд ингэж дураараа одоо дургиж зарцуулж байгаагийн зөвхөн жижигхэн жишээ нь энэ байхгүй юу? Энийг цааш нухах юм бол маш их аимшигтай юм гарна гэдэг л ийм л үр дүн л дээ. Монголын төрийн компаниуд муурны чэйж автлаа тийм ашигтай ажилладаг юм байна. Би нэг юмыг одоо хүртэл дэлгээсэ гэж боддгийн. Манай энэ ерөнхий сайд чинь зарлнаа л гэдгийг нэрийг хэлнэ гэдэг ингээ олон жил боллоо. Би энэ төмөр зам 5 толгойн төмөр замын гэрээнүүд оптик гэрээнүүд гаргаасаа гэж хүсдэг. Урагшаага явсан одоо холболт хийнэ гэдэг байгаа тэр төмөр замын гэрээ идэр гаргаасаа гэж хүсдэг. Яагаад би энийг гаргаасаа гэж хүсдэг вэ? Халтмаагийн Баттулга энэ Лувсан намсрын оюун эрдэнэ энэ голомтын баясгалын эдрийн хамгийн их хулгайсан төмөр зам бол энэ. Яагаад вэ гэвэл оптик гэрээн дээр нууцлалт хийгээд эдэр чинь гэрээ ихтэй 1 км замыг би яг тэр үед нэвтрүүлгийг өөрөө явуулчихсан. 800 сая 200 мянган доллараар 1 км замыг тавьдгийн билээ. Эдэр 2 сая 200 мянган доллараар 1 км замын гэрээ хийсэн байгаа. Тэгэн гутаа Хятад урд хөршид нүүрс Хятад тэр үед 350 доллар байхад эднэр 75 доллар гэрээ хийсэн байдаг. Тэний зүрх мөнгө асар их мөнгө байгаа. Энэ мөнгийг шалах юмсан гэж агүй хүсдэг. Тэгээ тэр байтугай юм эдэр бол хуссан байгаа эндээс. Одоо бол энд байгаа зүрийн жигшээ шүү. Манай Эрдэнэтэд юу болж байгааг мэдэхгүй. Манай Эрдэнэтийн тэр хулгай дээрэн бол замаа галцсан хоёрхан л том ашигтай ажиллаж байгаа багш. Нэг нь Эрдэнэс 5 толгой, нэг нь Эрдэнэт үйлдвэр. Тэгэд энэ хоёр луга оцсон дарга болгон шахаж байгаа да. Энэ төмөр замыг барьжсэн цэргүүдэд нэг атар далахыг 20 мянган төгрөгөөр худалдаж авсан гэсэн бас тийм асуудал нэгдэжсэн да. Энэ монголчууд мартчихаа бол. Тэгээ Баттөмрийн энэ хоёр гишүүн бүр энэ чинь баримттай нь ярьсан шүү дээ. Тийм тэгэхээр энэ өөр энийг садлаасаа гэж хүсдэг юм. Энтэй холбогдуулаад маш олон гэрээнүүд нууцд байгаа. Энэ гэрээнүүд ил болоосоо гэж хүсдэг. Тэгээд ер нь бол төр дүмж авахар ийм л юм болдгоо шүү дээ. Засаг дүмж авахар дээрмэл болно. Тинчээ дээрмчин манайхан юу Иесус юм уу Христ Христ эсвэл бурхан буддаа аллах маллах оччихно гэж андуураад идэгин. Үгүй хүн очдгийн хүнд өөрт нь шунал байдаг. Тийм учраас төр дүмж байхгүй байх тусмаа авилгал байхгүй болно. Тинчээ нөл ухаан очоод бол тийм байдгүй. Энэ бол үлгэр. Ур чадваргүй улсууд ажиллаж байхад асуудлыг хөндөд өөрсдөө томилсон их мэдлэлнүүдээр очдог шүү гэдэг. Энийг зогсоогоор гэсэн. Яг энэ үйл явдал бол давтаж байна. Энэ асуудлуудыг шалгалт оруулаад асуудлуудыг гаргаад тавихад энэ ч хяналтын менежер болохгүй гэж ярьж байна. Хяналтын менежерд нь тэнцээ очоод түрүүн би хэлсэн энэ орон тоочийн ихсэд энэ зардлаа багасгаач гэдэг асуудлыг тавьж байгаа. Зүгээр нэг ганц жишээ хэлгээд ганц би нэг жишээ хэлчихэ. Муурны хоол, муурны цээжвч, чипс Энэ төрийн өмч дагсан хулгай авилгын асуудлыг яриад гэтээ нэг тийм сайжирсан зүйл олж хараагүй байгаа тийм ээ. За яг хуу шилэн дансны хууль гарч ирээд бас тодорхой хэмжээнд иргэд мэдээлэлтэй болж байна. Бас тэнд тодорхой хэмжээний зарим нэг үр ашиггүй зардал хулгай байж болцсохгүй зүйлийг иргэд олж харж чаддаг болж байна. За сүүлд одоо хэрэгжиж байгаа төрийн хяналтын тухай хууль гэж байгаа боловч одоо энэ хуулийн хэрэгжилт ямар төвшөнд байгаа гэдэг нь бол энэ төрийн өмчийн санхүү үйл ажиллагаа худалдаа авалттар бол харагдахгүй байна. Тэгээ бид нар цаашаа юу үнэн бэ гэвэл бид нар хөгжих ёстой. Бид нар хөгжмөр шүү дээ. За хөгжихийн тулд энэ төрийн өмчийн компаниудыг хувийн хөвшил хийж болох тэр бизнесүүдийг нь яаж хурдан хувийн хөвшил шилжүүлэх вэ? За үнэхээр хувийн хөвшил хийж болохгүй. Одоохондоо боломжгүй тэр салбаруудыг яаж улс төрөөс хараат бусаар тийм засаглалтай тийм ээ. Тэр өмч хөрөнгийн иргэд олон нийт мэрэгжлийн хүмүүс хянаад явдаг ил тод нээлттэй үр ашигтай нөгөө одоо төрөний нөгөө чанарын менежер гэдэг чинь тийм ээ. Үр ашигтай сайн ажилдаг одоо сайн хөрөнгө оруулалт татаад тэр нь одоо хамгийн орчин үеийн сүүлийн техник технологи ашиглаад тэр бусад бизнесийн салбар хөгжихэд хувь нэмрээ оруулдаг ийм компаниуд болгож хөгжүүлэх үү гэдэг одоо бидний ирээдүй байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн явж байгаа энэ байдал бол энд хүрэхэд хол байна. Тэгэхээр энийг бид нар одоо
яаж засах уу гэдэг л асуудал байна. Түүнээс яг бид нар ил тод болгож чадахгүй шүү дээ. За тийм. За глюкоз уудлаа тий. За тэгээ. За манайхаар глюкоз уучих тий. Энэ одоо энэ танхимын эргэлж байсан аюу мэдрэмжтэй байна тий. За тэгээ бидэнтэй хамтарч ажилладаг энэ хүний бие эрдэсийг нөхдөг энэ глюкозны эрч хүчний ус байна тийм ээ. За тэгээд нийтдээ 3 төрлөөр одоо худалдаа нэгээд гарсан байдаг. За Чимбаахан барьсан ногоон нь бол энэ биеийн тамир фитнесээр одоо хичээлдэг хүмүүс зориулсан. Надад зориулсан. За улаан өнгөтэй нь бол энэ дотор тий. Гэз дотор энэ одоо хүний бас энэ дотоод шүүрлийн булчирхаагаас дэмждэг энэ эдс баялагын юм одоо ус байгаа шүү. Цэнхэр төрлийн бие хараахан гаргасангүй энэ болохоор бүх насныхаа хүүхд эмэгтэйчүүд өндөр настангууд зориулсан. Мөн л одоо бүх дэлгүүр худалдааны төвүүдээр ингээд бас дэлгэтэй байгаа тийм хүмүүс хэрэгэлдэг болсон. Сая өнгөрдөг шинэ жил цагаан сараар айлуудын ширээн дээр мэрсэл харагдана лээ тийм. Намаагаас айлтчихвар улмаа нөгөө нэг глюкозтой ус чи хаана байна? Цаавд байна уу? Ямар амттай ингээд би ч юмас тэгэл айлуудаар явахтаас нэг гэрт хүмүүс ирэхээр нас ингээд ширээн дээр гаргаад тавьчих юм тэгэл. Хэл их амт чанар. Татал ах шүү гэлээ. Тэгээ манай даваад зөвлөх сайн мэдж байгаа та зөндөл одоо манай уснаас ойчж байгаа юм тийм. Сэтгэлээ гоцхгүй байна. Сайхан ус одоо хэлэх юу ах вэ? Би ч одоо лагжуу ерөнхийлөгч одоо гоё рекламдж чадахгүй. Энд чинь бас хүний авьяас орд юм байна. Түрүүний кофег бол өстө мундаг рекламдлаа шүү дээ. Тийм дараа гоё юм байлаа. Юу юм уу? Би бас авч ууж байгаа. Авч ууж тий. Авч ууж байгаа. Даргай хамхаш ингээл рекламчихгүй. Глюкоз. Манай шинээч бас залуу хүн бас хэрэгжилж байгаа л харагддаг юм тий. За нийт төрийн өмчийн дарга нар бол глюкозыг нийт өдөр сайн хэрэглэдэг. Овийн хөлтийнхаа хагасааны өглөө. За түрүү нөгөө би одоо яг дараагийн сэдврүү өнгөрөөд орж ийн л да. Тэр нь одоо энэ төр хувийн хвшилтэд өрсөлдөд байна л да. За тэгээд яг тэрнээс өмнө та нар хэллээ. Энэ одоо энэ 3 ном хэнийгээ ч хэлдэггүй те. Энэ яг одоо нөгөө нэг энэ төрийн хвшилт компаниудаас зохион байгуулалтаар өөрийнхөө хүмүүсийг шургуулж дараагийн сонгуулийнхаа одоо мөнгийг босгодог гэд. Одоо би харт хүндэслэлтэй. Энэ халтраг гэдэг хүн байна. 200 км зам буюу Улаанбаатар дархны замыг барих гэж бүү юм болсон. За тэнд чинь буруу тавьчлаа, чанаргүй байлаа гэж хуулж хаяад тэр хооронд хүмүүс амнаас эд хөрөнгөөрөө зөндөл огөрсөн. Тэгсэн чинь одоо энэ хүн ингээд шинэ хар орон хотын одоо ингээд захирагч болцсон юм байна. Тэгээ энэ одоо ингээд бараг 60-70 хүнтэй ингээд ажлын нэгж байгуулагдсан ингээд цалиа аваа явж байгаа. Тэгсэн чинь энэс өмнө та нар санаж гэнэ үү? Дүүжин тээврийн бас нэг юм бас газар байгуулагдсан. Бас л тий. Бас ингээ 2-3 жил сул цалиа аваа явцсан. Сүүлдээ ингээ хэвд мэдээлэл ил болгосон чинь банцун балаар нэгш нөгөөтөө татан буулгасан байдаг. Тэгээ одоо би ингээл хардж байгаа. За тэгээ хэдүүлээ явна. Энэ хэлгийн иргэн болж байгаа. Та нар харж байгаа. За одоо та нар санаж гэнэ үү? Нөгөө талбай дээр нөгөө юу болсон шүү дээ. Саяхан Хоолны тий. Холоо ажиллагаа буюу тий. Фуд фестивал гэдэг. Тэгээд би нэг юм их гайхаад байна л да. Яагаад төр буюу энэ Улаанбаатар хотын захиргаа ингээд энэ хувийн хвшил зохион байгуулж болох үс ингээд арга хэмжээг аваад байгаа юм тий. Би одоо бодоод байна л та. Энийг хувийн хвшлүүд хангалтайгаа хийж чадсан шүү дээ. Эсвэл жинхэнэ олон үндэстэн тий. Хаанасаа ч алдартай тоогооч нарч байд юм уу тий. Ингээд урдуур нь ороод ингээд сандалж ирээ асар босгоод ингээд юм будаатай хуургуул өөр бусд хоолоор ингээд иргэдэд зараад ингээд ашиг холоод байгаа юм. Би ойлгохгүй юм. Хяналтгүй мөнгөтэй л байхгүй. За яг Яг одоо бид нийслэлд бол одоо 45 суудлын 40 ардын ном байгаа. 5 нь бусд нь яж магадгүй. Тэгээ одоо Нямбатрын тэр төсөв одоо энэ бондоор бас мөнгө асгаад байгаа шүү дээ. Одоо 500 сая доллар ч юм. Энийг хянах ямар ч их субъект байхгүй болчихсон. Аливаа эрх мэдэлтэнд энэ хяналтгүй нийтийн мөнгө гарт нь эрхэнд л орох юм бол тэр хүн бол дурын нэг фантаз хүслээ хийдэг. Тэр хүн өөрөө Узбекийн одоо тэр половыг идгийг маш хүсч л дээ. Тэг өөрөө үнэхээр дашканд орох завгүй учраас талбай дээр авчиж байгаа. Яг бол тэр хүнийг тэгэж эрхлүүлэх мөнгө нь хяналтгүй өөрт нь байгаа учраас. Одоо яг үнтэй адилхан айлчиг албан тушаалтанд иймэрхүү юм өгөх юм бол маргай сансарт нэснэ би явж магадгүй. Яг бид нэг энэ нийтийн мөнгийг эрх мэдэлтнээс хяндаг системийг би үндсэн хуулинд байхгүй учраас ямар ч үед ийм хүн гарч ирдгээ гэдэг бол байнга танаас байнга хэлээд байгаа шүү дээ. Нийтийн санхүү хяналтанд оруулъя. Бүр үндсэн хуулийн хяналтанд оруулахгүй бол энд бол сумын иргэдийн урлын мөнгө ч орно, нийслэлийн мөнгө ч орно, төрийн төсөв ч орно. Гэхдээ энийг бид хянж чадахгүй. Ерөөс эрх мэдэлтэнгүй зэс. Тийм учраас эдгээр фантазиг хийгээд байгаа байхгүй. Сая Нямбатар нэг айгүй олон хүнтэй баг 100 гаруй хүнтэй явсан тий. Унгар явсан тий. Удахгүй талбай дээр унгар гуляш мулаш энэ хотын захиргаа хийгээд зарах үедээ чадна да тий.
Яг бол Тэр энэ хавар гол нь талбай нэг юу чөлөөгүй ойлгох нь чухал байгаа шүү дээ. Энийг таад ойлгож байгаа шүү дээ. засаг цуглаа хийхгүй гэж байгаа юм уу? Тэр энэ гол зорилго л тэр юм чинь. Түцээ бол өнөөдөр буулгаж авах шиг нэг том Нөгөө мега мах нэ. Тендер зарлаад юу болсон бэ? Яг гоо зүгээр ингэж хараад байгаа юм. Яг энэ манай төр яг үндсэн ажлаа хийж чаддгүй юм. Үндсэн ажлаа хийж чадахгүй болохоор ямар нэг юм хийж харагдах гад тавих гээд байна. Бас нэг талдаа. Сая лавжуу доктор бас хэллээ. Тэр үнэн. Энэ нийтийн мөнгийг бид нэр ерөөсөө хяналтгүй зарцуулдаг. Тэр байдал бол ерөөсөө байсаар байна. Төсөв батлах үед бид нар улсын нэгдсэн төсөвдөр нэг хэсэг 2-3 сар буужгандаг болохоос биш. Орон нутгийн төсөв яг юу болж байгаа мэдэхгүй. Төрийн өмчийн компани. За тэр гадаад дотоод зээл тэрний ашиглалт юу болж байгаа гэдгийг ерөөсөө одоо хинч хянч чаддаггүй. Ийм одоо нөхцөлтөөр яваад байна. Тийм учраас одоо нөгөөдөл чинь нэгдүгürt улс төрийн шалтгаанаар ямар нэгэн юм хийж харагдахгүй болвол одоо болдоггүй. Тийм учраас одоо хоолч болтгоо хийж харагдаж штэ. Гэтэл яг тэр хоол хийж байгаас нэг 1 км-ийн зайтай газар явган хүний бүх зам нь өнгөрсөн намраас хойш хуулраад унтсан. Тэр чинь үндсэн ажил нь штэ. Тэн дээр ерөөсөө одоо нөгөө тэр хүмүүсийн юу хүрдэггүй. Одоо ажлынхан тэр тэр хүн загнаад байгаа одоо тэр үр дүн нь ерөөсөө тэр үндсэн ажил дээр хүрдэггүй. Тийм л байдалтай болчиход байна. Давдар зөвлөхөй төр яагаад ингэж энэ хувь хвшлийн хоолыг булаагаад идэв? Тэгэхээр би түрүүний бас нэг тоо хэлсэн Монголын одоо дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 70-80% нь төрд оногдож байна гэж байна. Тэгээд төрд оногдоод ирэхээр чинь яг ийм зүйл хийхээс өөр яах юм. Энэ ард түмний амьдралыг сайжруулах, улс орныг урагшлуулах энэ мөнгө хувийн хвшлэлээр байж ижил одоо иргэдэн ажилтаа төрөлтөө ингээд улс орон урагшилдаг. Гэтэл нийт эргэлж байгаа нийт мөнгөний чинь дийлэнх нь энэ төрд байна шүү дээ. Бид нар хуучин одоо коммунист иймэрхүү нийгэмд байгаа юм шиг юм байгаа юм чинь энэ чинь коммунист одоо тэр систем бид нар жоохон бага насныхаа юг өнгөрүүлсэн. Тин чинь төр бүгднийг хийдэг байсан байхгүй. Төр бүгднийг хийн, төрийн тэнд уралдаан зохион байгуулна, тэр хоолны фестивал юу гэдэг бүх юмын зохион байгуулдаг. Яг тэр сэтгүүгээр өнөөдрийн энэ одоо улс төрд гарч байгаа залуучууд ингээд сэтгэл хийгээд байна гэдэг чинь эдийн засаг санхүү нь бол ерөөсөө төрд байна гэсэн л үг байхгүй юу. Тийм учраас энэ мөнгөөр яах вэ дарга нэг юм фестивал зохион байгуул энэ мөнгөөр яах вэ тэнд очиод нэг жаах юм хий гэх мэтлэнгээр ингээд яваад байгаа нь яг нөгөө нэг иргэдэд хүрэхгүй байна. Тийм ч учраас Монголын ч одоо 3.5 сая иргэний чинь 1.1 сая нэг ядуу байж штэ. Энэ бол сүүлийн 10 жилийн иймэрхүү байдалтай байна. Бид нар зах зээлийн нийгэм гэж яриад байдаг боловч ерөөсөө хуучин социализмаар тууж гүйж явж арайж явж байгаа улсууд байхгүй. Улсын төсвөөс гадна улсын төсвөтэй яг зэрэгцэх хэмжээний ийм мөнгийг 123 компани, төрийн өмч 123 компани, дээр нь орон нутгийн өмчт 350 компани зарцуулж штэ. Энэ яг Монгол улсын одоо гадаад дүрийн засгийн газрын өртөө тэнцвүүц хэмжээний буюу бараг 22 их найдын өрийг энэ компаниуд нь үйлдвэрлэлээ тусдаа явж байна. Энийг бид нэг мэдгүй явж байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол энэ улс чинь энэ хоёр том төсөв явж байна гэдгийг л одоо би байнга ярьдгийн. Тэгээд одоо эннийх нь буруу зүрх нь одоо ингээл одоо сая харуулж байгаа тэр нөгөө майхан цайх нар чинь харагдаад иж шүү дээ. Энд чинь огт буруу тийшээ бид нар явж шүү. Бус тус чинь юм байдгүй. Гэтэл бид нар яагаад тэгэхээр эн чинь төр аж ахуй нэгж хувийн аж ахуй нэгжүүдийн амьдрал байдал нь туйлын хүнд байгаа гэдгийг ганцхан би жишээгээр хэлчихье л да. Энэ өнгөрсөн жилийн 4-р сард 2.7 их найдыг аж ахуй нэгжийн орлогын албан дотор гэж авч ирсэн. Өнөөдөр 1.7 буюу 1 их найдыг төлж чадахгүй гэж шүү дээ аж ахуй. Энэ аж ахуй нэгжүүд чинь хувийн аж ахуй нэгж сүрхгүй яах юм. Хамаг ажлын урдуур нь ингэ шүүрч авч хийгээд байгаа чинь. Энэ 1 их найд төгрөг аж ахуй нэгжийн орлогын албан татварт тасарсны цаана маш олон хүн ажилтг болсон байгаа. Маш олон аж ахуй нэгжүүд хаалгаа бодсон байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид нар тэс буруу чиглэлд алхаад байна гэдгийг л энэ тоонууд хэлээд байдаг юм л да. Сая яг манай дарганы дагаад бас сан менежмент хийж байгаа улсуудын бас мулгай асуудал их байна л да. Хэрвээ biz Узбекистанд бол Полов гэдэг бол брэнд болсон хоол. Одоо биш өөр очиж үзчихсэн. Тэнд бол маш хоньны мах хэрэгтэй. Одоо наадлын Кыргызстан улсынхаа махыг 9 сая байсан бол одоо Кыргызстан
3 сая онтой болсон 6 саяг сүүлийн хэд хэмжээ Узбекистан авсан байх арай амьдрал сайн. А ихтэй Узбекистан жилд бол 2-оос 3 сая хоньны мах заавалж хэрэгтэй байхгүй. Гэтэ манай баруун 5 аймгийн тэр их нөгөө нэг манай хонь бол байгалийнхаа жамаар яваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэндээс нэг жилд ядаж 1 сая хоньыг тий хоньны махыг Узбекистанд гаргадаг тим менежментийг хийчихэд ирсэн бол талбай дээр яг зөвхөн Узбек половыг рекламтахаар буюу нөгөө 1-ээс 2 сая хонья гаргаж шүү дээ. За тэнд бол энэ половны реклам бол байж болно. Яг л бид багч чулуугаар их чулуу дөргөр нэгдэг шиг. А түүнээс биш зүгээр нэг хүн хоол идүүлэхийн тулд гэвэл өөр асуудал та. Гэтэ цаатлын юм нь олж хараагүй байх л та би гэж бодож байна. Юу эхлээд нэгдүгээр энэ хоолн дээр чинь энэ нийслэлийн өмчт компани улсуудыг хүчээр нөгөө ажлаас нь чөлөөлөд авч очрлуулсан юм билээ л дээ. Нэгтний юм болсон. За яг хөө тэгээд ер нь бол дарангуулагч болж байгаагийн шинжтэй. Эрх мэдлийг аль болохоор төлрүүлээд эрх мэдлийг аль болохоор нэг гарт барайл өөртөө хамааралтай болгоод байхыг хүсэж байна гэдэг бол энэ мангас болж байгаагийн шинж. Тэгээ би дөрөв эхлэлдээ гүйцэтгэх эрх мэдэл бизнес хизээч хийж болтгоо. Ашигтай бизнес рүү ерөөсөө орж болтгоо. Тэгээ энийг ингээд даваад ингээд аль хэдийн ингээд орцсон. Тэгээд за эдийн засагч нар маань тоо хэлж өглөө. Энэ иргэний хяналт гэдэг байгаа юм те. Энэ иргэний хяналтын засаглал яаж бий болоод байдаг юм бэ гэхээр энэ улны энийг хийх гэл одоо нөгөө үзээ ядаад хорсоод байдаг. Элбэгдэрч гэдэг хүнэл дээр шилэн дансны хууль, нээлттэй сонсголын хууль гэдэргээл оруулж ирэл батлуулсан юм л та. Эн чинь өөрөө юу юм бэ гэхээр энэ иргэний хяналтыг бий болгох системүүд байхгүй юу? Жишээ нь энэ иргэний хяналтын тухай хууль манад байхгүй. Энэ иргэний нийгмийн байгууллагууд тэгээд засгийн газрын бус байгууллагуудаа төрийн бус гэдэг нэрцээ одоо төрийн эсрэг дайсанууд юм шиг том ялдаг болсон. Тэгээд засгийн газрын бус байгууллагууд нь энэ дээр хяналт тавиад энэ эргээд өөрөө энэ төсвийн татвар төлж байгаа татврын энэ паблик мани дээр нийтийн мөнгийг зарцуулж байгаа тэр хүн дээр хяналт тавьж явж байгаад илрүүлээд олонний шүүглээд энэний хараас хууль хяналтын байгууллага эдийн засгчд нь явж үр тооцоог нь гаргаж иржээж шүүхтэр ялт байгуулад энэнийхээ хуваар тэр иргэний хяналтын байгууллагад нь санхүүждэг ийм систем байдаг. Манад энэ жишээ нь ингээд бүр орд тас байхгүй. Энд чинь нэг хэдийн эдийн засгч нар л ярьж идэг. Тэгээ манад даваад орж хатар ингээд ярьж идэг. Тэгэл тэрийг нэг мань мичиг нэг хэдэн сонирхолтой хүмүүс нь сонсч идэг. Яг юу ярих нь үгээл. Тэгэд энэ нөгөө нэг бидний өөрсдөө татвар төлж байгаа юмнаас нь холдогцсон. Тэнцээ нэг бурхан тэнгэр бидний дээр сууж агаад одоо нэг тийм бурхны дүрээр очиж шүү дээ. Одоо тэр аймагуд дээр засгийн газрын хуралдаан чинь тийм байхгүй. Очоод одоо энэ асуудлыг чинь ингээд шийдчихнэ. Тэнцээ нэг гэтэл яг энэ өөрөө татвар төлөгчдийн мөнгөтэй энэ бидний мөнгө гэж ерөөсөө ойлгохгүй. Энийг ойлгох хүсэхгүй. Яагаад ийм байгаад байгаа юм бэ гэхээр орон нутагт эрх мэдэл байхгүй учраас тэр дээрээс өгч байгаа мөнгө буюу энэ татвар төлөгчдийн мөнгө дахин хуваарлтад очихоор тэр орон нутагт байгаа иргэд өөрт нь хамааралгүй юм шиг ойлгоод байгаа байхгүй. За. Тэгэхээр ийм л юм байгаа даа. За одоо энэ чинь бид жишээл авч байгаа шүү. Энэ хуульч Батхуу бас ингээл ярьсан байгаа юм л та. Маш хэцүү. Одоо зүгээр нэг 8 нэрийн дэлгүүр нэхлээр баахан ингээл зөвшөөрөл ингээд нэгдэг. Тэгээд одоо ингээд ерөөсөө зөвшөөрөл авах гэхлээр ингээл заавал нэг даргаас очиж ингэж одоо ингэж царай ажиллаж гуйж одоо ингэж яадаг. Тэгээд одоо яам нь 20 гарчихсан, дарга нэрхэн тоон ингээд бүр 20,000 давчихсан. За тэгэл ерөөсөө өөдөө бүх бизнесийг төр өөртөө наачсан. Түр хүртэл ингээд юм жижиг минимум асуудалд ингээд орооцолтоол ингээл мэдхгүй ята та дөрөв яг юу гэж бодож байна. Яг энэ нөгөө нэг бүх зүйлийг нэг төр удирдна гэдэг нэг юм хуучинсаг ойлголт. Одоо маш олон хүмүүсийн тарих толгоонд бүр ингээд суудсан байд юм байлээ. Одоо баг вирусны програм шиг. Тэгэхээр тэр үе нэг бол дахиад их олон хичээлд сууж өөр улс орн яаж хөгждөг гэдгийг бүр ингээд нүдэрээ үзэж ойлгож иж жах өөрчлөгдөх байх. За эсвэл бидний дараагийн үе одоо энэ холбоодор жагсаад байгаа залуучуудын үед бол энэ өөрчлөгдөх байх. Тэгэхгүй бол одоо энэ төрийн эдийн засгт оролцоо төр бүх юмыг одоо зааж зохицуулах ёстой гэдэг энийг буруу бодол хоёр бол үнэхээр манад одоо газар авчаад байна шүү дээ. Хүмүүс үгүй дэлгүүрүүд арх заргалтай. Яага болдгоо бар ресторан арх заргалтай. Яага заавал нэг даргаас зөвшөөрөлтөө цаас тэгээд тэр нь дандаа хар үрээ хаалга ордог. За өнгөрсөн оны судалгаа гарсан байсан лавжуу доктор үтсэн байх нь манай танхимчин жил болгон хүнд суртлын судалгааг гаргадаг шүү дээ. Индекс. Тэр хүнд сурталтаар чинь 720 аж ахуйн гэж хамрагдсан. Бараг энэ зөвшөөрлөлтөй холбоотой нэмэлт зардал гаргасан нь бараг 60-70% байл шүү дээ. Тэр чинь нэг ийм мөнгө өгч ийн гэсэн үг байхгүй юу? Энэ өөрөө ерөөсөө асар их тэр одоо даргын оролцоо, үзэмж тийм юм зовлон нэмэлт авах гээд байна шүү дээ. Ер нь яг сая бол арчилсан нам, хүн нам, ардын нам гэдэг нийлээ бараг 400-500 мянган гишүүн болчихж байгаа шүү дээ.
Тэгээд чи одоо бүгдийн өөртөө авчихсан чинь бүгдэнд нь ажил олох гээд тэгээд бүх шатанд ингээд намын нөхдүүд очсон. Цаана байгаа нэг 700 мянган хувийн бизнес хийж байгаа. Тэр хүмүүс ч өөрхийн 500 мянга чинь эднийгээ нэгдүгээр тийж яана. Хоёрдугаар эднээс очиж зөвшөөрөл авна. Тэгээ бүх юм ингээ буцаад нөгөө 500 мянга баригчаад байгаа байхгүй. Өндөр телевизийн салбарт бас адилхан шүү дээ. Та хэд маань одоо үндэсний радио телевиз гэх тэр бол үндсэн хуулийн байгууллага байх ёстой байгууллага байхгүй юу? Хүний иргэний үг хэлэх эрхийг хамгаалж явах байгууллага. Тэр нь тэгч одоо засгийн газрын байгууллага болсон тийм. Одоо Монгол улсын их сургуулийн чинь бас засгийн газрын бүх удирдлагыг тавьдаг тийм. Эндээс чинь бид нар буцаагаа тэгээ эрүүл байх ёстой институтууд байхгүй болчтой. Ингээл улсаараа нэг юм тойрогт орчод байгаа. Бидний энэ бол коммунизм ч биш, капитализм ч биш, феодализм ч биш. Одоо нэг тийм нэг саармаг нэг измтэй л болчод байл та бид нар. Одоо жилийн өмнө штэ. Одоо бараг жилийн өмнө штэ. Түрүү жилийн үед маш олон хүн ярьж ирсэн штэ. Төр бизнес хийхийг хориглоноо. Төр бизнест яаж оролцохыг хөөлчлэнэ. За бүр одоо тий ингэснээр одоо гадаадын хөрөнгө оруулалт татнаа гэж реклам хийжсэн хүмүүс чинь энэ өвөл бол бүх уул уурхаг төр мэддэг болно гэж чуулганы танхимд үг хэлчихэд гарч ирэнгүүтээ гадаадын хөрөнгө оруулалтыг галс татмаар байна. Гэж одоо ярьж бичиж явах жишээ нь. Одоо ухаан удаа авъя гэж шүү дээ. Уус одоо тийм ордоор яах гээд байгаа. Нийслэлд нүүрсний ухаагаар яах гээд байгаа. Би ойлгоо. Энэ бол бизнес шүү дээ. Манад ерөөсөө гадаадын гайгүй томхон хөрөнгө оруулалт татчихдаг ганцхан салбар байгаа шүү дээ одоо. Яг өнөөдөр бол яг үннийг хэлэхэд. Гэхдээ тэрийг бүгдийг ингээд төрийн оролцоотой болгочих юм бол ямар ч хөрөнгө оруулагч манай төртөө хамтарч ажиллахгүй шүү дээ. Үнэхээр асар том одоо оюутлогоо шиг ч юм уу. Тэрнээс том тийм орд илрүүлэн магадгүй. Ингээ хэдүүлээ зүгээр тоо харъя л да. Монгол 3.5 сая хүнтэй. За 500 мянган ахмадаа хасчээ. За сая гаруудаа сая 200, цаана сая 800. За сая 800-аас яг ажилдаг нэг сая 200, 300 хүн байгаа. 200 мянган гадагшаагаар авцсан байна. Сая 100 тийм үү. Сая 100-аас чинь 200 мянган малчнаа хасчээ. 900 мянган хүн ажиллаж байна. Энэ ч 300 мянган төрийн албаа агч байхгүй. Тэгэхээр 3 хүн тутмын бид 3-ын одоо юу гэдэг нэг нь төрийн албаа хаагч болгочоор энэ төрийн албаа хаагчид ямарваа нэг юм хийх ёстой болно тийм үү тэгжээ цалиа авна зүгээр ингээд суулгаад хийж болохгүй ш. Тийм учраас тэр бүх төрлийн юмруу чинь төр орж ийн бүх одоо юу гэдгийг зөвшөөрлийн үгээ чинь ингэж бас нэг тодорхой хэмжээний ажил бодож олж өгчөөч энэ чинь байж байгаа ёстой шүү дээ. Тийм учраас энэ данхар төр гээд байдаг чинь энэ юм болгонд оролцож байгаа. Маш цомхон байх юм бол юм болгонд ингэж оролцох боломжгүй болчих واخгүй. Яг бодлогоо бариад ингэ явчих юм бол дэлхийн улс орнууд бүгд тэгж явж шүү дээ. А гэтэл бид нар одоо нэг хөө хэлэхэд одоо ийм том данхар төртөө ийм их олон төрийн албаа хаагчтай байна гэдэг чинь өөрөө өөрсдөө юм бодож олдог. Тамхи татахын хүртэл одоо юу гэдэг зөвшөөрөл өгнч гэдэг юм уу гэх мэтлэнгээр хүний толгойд орох юу байх вэ? Хүний хэрэгэлдэг юу байх вэ? Хүний үйлдвэрлэдэг юу байх вэ? Тэнд л төр оролцох. Энэ боломжууд гарч ирж гин гэсэн үг байхгүй. Засгийн галтгоо ингэж байгаа л да. Төрийн албаа агчид цомгтгоно гэд хэд хэд удаа гал цогтой мэдээлсэн. Одоо ч баг 230 мянган төрийн албаа агчтай. Би бол баг энэ удахгүй 300 мянга болно. Ягаад бол одоо үндэс компанитайгаар 300 тийх багцаа. Тэгээд энэ одоо тэ цомгтгоно гэж яриад байгаа юм л да. Тэг чи эсрэгээрээ 4 сарын 1-ээс ч илүү эдгэрлийн цалин нэмэгдсэн. Тэгээ юу нэмэгдээл байгаа. Тэгээ эдрийн хүлч хэрэгдээд нөө хөдөлмөрөөсөө доод хэмжээ болох хувийн бишл аж ахуйн нэгжүүд чинь ингээ бодоо болж байна л да. Одоо ч манай байгууллага ингээд яг хөдөлмөрөөсөө доод хэмжээг дагаад гэдэг юм уу? Эсвэл төрийн албаа агчдын цалин нэмээд ингээд одоо тэг дагаад нэмийхээр ингээд эдийн засгийн санхүүгийн хувьд бол ямар ч боломж байхгүй. Тэг яах вэ юм ба зүг? Ер нь бол би түрүүнээс шилдэг. Манай нам хамтраагүй маа. Бид нар мөрийн хөтөлбөр дээр 9 яамтай байна гэсэн. Жишээ нь манад энэ соёлын яам хэрэггүй, захим яам хэрэггүй, төгжрлийн яам хэрэггүй, бомбын яам хэрэггүй, энэ байгаль орчны яам хэрэггүй. Тэ энэ нэг баахан хэрэггүй яамдууд тэр хэрэггүй яамдууд ерөөсөө хэрэггүй. Зам дээр барилга хот байгуулалтын яам тэ. Бидэрт ингээд нэг 9 яам цомхон болоо окей. Тэгээд тэнцээ чин дагаад цөөхөлд энэ олон агентлагийн институтууд хэрэггүй. Энэ олон эн чин асуудал шийдвэрлэж байгаа, бодлого боловсруулах гэж газар болохоос биш. Бизнес хийж байгаа институт биш байхгүй да. Тэгээ яагаад ийм байгаад байдгийм бэ гэхээр би яагаад энэ бүлэг дээрэмчтэй очиод нийлчээд байдгийм бэ болооч гэл хамгийн анханасаа л эхэлж орилсон хүмүүсийн нэг бүр 22 3 оноос эхлээд энэ оюун эрднийг дээрэмчтэй ахлагч болоод гарч ирэхэд л орилж эхэлсэн хүмүүсийн нэг. Тэгээд энэ бүлэг дээрэмчт рүү очиод нийлээд байгаа шалтгаан энэ шүү дээ. Зүгээр л хулгай хийхэд сонирхолтой шүү дээ. Дөрөв одоо зүйл хийлээд байгаа зүгээр л хулгай хийх гэдэг байхгүй. Ингэж ярьж юм л та сүүлүүд энэ залуучууд одоо ялангуяа бизнес хийж байгаа залуу хэлж юм л та
хувийн хэмжлэлийн нэг хүний их ажлыг төрд 3-5 хүн хийж гин гэдэг. Энэ тоглоом биш л дээ. Чи хулгай гэдэг чинь сая төрүүллээ шүү дээ. 3 хүн ажиллаж байгаа, нэг нь нийтийн албанд ажиллаж байна те төргөөд байгаа юмд нийтийн албанд. Хоёр нь жишээ нь би тижээж байгаа байхгүй. Тэр хоёр бол тэр хүнийг тижээхэд бол дахиад нэг нөхөртөө нийлж би тэрийг тижээж байгаа байхгүй. Тэр мөн овшин байж байгаа тэр сууж байгаа те офисынх нь гэрэл захлааных нь мөнгийг төлж जैन те унж байгаа машиных нь бензиныг хийж өгч जैन те иж байгаа хоолыг авч जैन шарт усны нэг цаатаа те бүх юм төлөөр байгаа. кабель IPTV те. Тэр чинь амар хэцүү байхгүй юу? Нарыг мөнгөтэй болгоход би бас их том нүгэл хийсэн учраас бас тэрийг бас хэлэх хэрэгтэй. За. Нөтийн системийг санаачлаад арслан мэдмэн хийгээд. Тэрээс бид нар иргэдийнхаа тусламжтайгаар 3.5 сая иргэн хүүхд төрөлт толгой баримт авч байгаа шүү дээ. Тэгэд нэг жил төвлөж байгаа тэр бом баримтын 183 ихний тэмдэглэж байгаа. Тэгээ буцаагаад бид нэр татварыг хуу хаамж өгдөг системийг хийгээд өгсөн. Энэ татвар хийнд очих бол буцаад яг эрх мэдэл барьж байгаа хүмүүсийн захин зарцуулах эрхэд очиж байгаа шүү дээ. Biz буцаагаад кино систем хийх гэхээр ямар ч эрх мэдэлд авахгүй юм л да. Тийм учраас бол би одоо их нүгэлтээ ягаад гэвэл энэ дарга нарт ийм их мөнгийг цуглуулж их механизм хийгээд өгсөн. Та нүглээ яаж намжлах чинь? Одоо энэ буцаад шэндэг тал руу бас оруулаад энэ нүгэл маань гайгүй тэнцэх бах. Адуус одоо бол энийг хэн унтраа гэсэн чадахгүй ш. Яг л гайхалтай систем. Энэ бол өнөөдрийн татварын манай нөөтийн систем бол гайхалтай. Гэхдээ буцаад энийг зөв талаар нь ашиглах хэрэгтэй. Зөв талаар нь ашиглах юм бол нөөтийн 20%, 50%-г тэг буцаад нөөтийг мөнгө суртаа болго төр өөрийнхөө нөөтийг 100 буцаагаад авах юм бол төрийн нөгөө нэг хяналт гараад ирэх. Яг бол гих мэтлийн юм одоо чинь далд эдийн засгийг ил болгох зорилготой байсан чинь одоо энэ татвар болоод хувирчлаа шүү дээ. Гэхдээ угийн татвар л гэхдээ нөгөө бүртгэлийн татвар буцаагаад энийг харин энэ механизмаа ашиглаад төрийг цэвэрлэх, системийн эрүүл болох тал руу хөдлөхгүй байгаа байхгүй. Энийг бол оюун эрдэнэч хөдөлгөөн чадвар мэддэг чадвар хүрхгүй тэгээд дуусчих шиг байна. Одоо дараагийн ерөнхий сайд одоо энэ ерөнхийлөгчтэй байгаа ерөнхийч нээлжиж энийг зөвөр ашиглах юм бол бид нийтийн санхүүг хяндаг зөв оновчлог гаргаж ирэх. Нөгөө тал нь оновчлын асуудал бас буцаагаад төрийн зардлын оновчлын асуудал тусгай онд байж байгаа байхгүй. Энийг хэрэглэх л ёстой. Энэ хоёр юмыг хэрэглэхгүй болоод бид нар зүгээр нэг субъектив байдлын нэг хүний хэрэгжилж байгаа юм уу зарцуулсан мөнгө яриад байвал энэ 300 мянган даргын 300 мянган тохиол ярина шүү дээ. Тэгэхээр системээр нь бол биш. Тийм учраас бол дарга нарт их л мөнгө өгөөд энэ одоо яанда. Энэ их зардал нь хуульчилсан зардал болчиход байна. Одоо манайх чинь бол инфляцийг хуульчилсан улс болчиход байна шүү дээ. Төрийн албан хаагчдын цалин хангамжийг инфляцтай уялдуулан нэмнэ гэсэн. За гэтэл одоо энэ 25 оны төсөв чинь бөө юм болж батлагдсан шүү дээ. 20-г тавиад буцаагаа тий алдагдaltaгүй болгоно гэд. Гэтэл яг хуульчилсан мөртлөө ороогүй 5.3 их найд төгрөгийн зардал үлдсэн. Хуулиар бол ингээд энийг санхүүжүүлээд энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой гэсэн. За батлагдсан нь бол 10 их найд байгаа юм. Тэгээ энэ дотор бол одоо маш том одоо судалгаа хийх шаардлага болчихж байгаа юм. Нэг хууль гаргалаа, нэг дарга үйлдвэрлээд байгаа байхгүй юу? Сумд нэг мэрэгжилтэн, аймгийн төвийн багд нэг, хотын хороо болгонд нэг гэхэлэр ингээд нэг хууль батлаад тэр хуулийг хэрэгжүүлнэ гэхэлэр бараг 1000 дарга үйлдвэрлэж гээд байгаа байхгүй. Тийм хуулиуд бол маш их байна. 10 жил одоо цогцоор нь харах юм болчиход. Эдийн засгийн санхүүгээс хол улсууд ерөнхий сайд хийгээд 10 жил боллоо шүү дээ. Тэгээ үр дүн ийм л юм. Яг бол тэр ерөнхий сайд нар ч яг нөгөө яг энэ эдийн засаг санхүүгийн талаас нь болохгүй хэлгээд нөгөөд нь ойлгож авах юу алган шүү дээ. Сав алган шүү дээ. Эндээс энэ асуудал байгаа байхгүй. Гэтэл одоо зарим сумын дарга засаг даргаар ажиллаж исэн залуучууд хэлж байгаа шүү дээ. Гэхдээ манай сум тэр 10 хэдэн хүн хэрэг засаг даргын тамгын газарт 10 хэдэн хүн хэрэггүй юм байна уу? Нэг 5 6 байхад бараг болцохоор байна. Яг тэр сардаа тийм пүүл ачаалттай биш гэж байгаа байхгүй. Хийх ажил байхгүй шахуу. Тэгээд тэднийг ингээд нэгтгээд ингээд ажил үргийн оновчтой болгоод тэр олон хэрэггүй тайлан гаргадаг. Ямар ч хэрэггүй тайлан гаргахтаар маш их цаг алдаж гин гэж байгаа байхгүй. Энийг тэрийгэ захимжуулах юм бол одоо асар их мөнх хэмнэх бололцоо байна. Тэндээс л тэр орон тооны одоо нөгөө орон тоог багасгах ажил эхэлнэ гэж хараад байгаа. Тийм учраас одоо системийн өөрчлөлтөр хандах хэрэгтэй юм дээ. Орон нутгийн бие даасан байдлыг хөгжүүлээд ирэхээр энэ угаасаа өөрөө энэ бий болно. Энэ гүйцэтгэх эрх мэдэл нэг гартал эрх мэдлийг татаалах юм бол энэ бүр новшин болно. Одоо яг энэ чинь тод чинь энэ одоо улсаараа ерөнхий сайд айж долтгүй ерөнхий сайд маань хайцсан бүүмэд
Тэгээ яг энэ нөхгүй юу? Эрх мэдэл дээр очсон хүн өөрийгөө тойруулаад хан хэн босгоод олдохгүй байгаа мó шинээр томилогдохгүй болдог. Гэхдээ байга нь олдохгүй. Байга нь олдохгүй. Тийм байга ерөнхий сайдаа агаад хотынд очиж уугаа суудсан юм уу эсвэл нэг жүжигчин бүсгүй хүнжил твч байгаа юм шиг янз янз юмраад олдохгүй байгаа даа шүү дээ хүн чинь. Тэгэхээр ингэж эрх мэдлийг аваад тэгэхээр өөрөө энэ тойруулж хан хэрэн босгоод дарангуул огсорж байгаа байхгүй. Тэгэл одоо тэр огцрог амархан гээд тэмцэж байгаа залуучууд руу бидэн лүү те. Үгийн муухагаар дайруулж монгол хүнийхэн эсрэг баг зэвсэг хариулах нь холгүй ингэж уриалж байгаа гэдэг чинь энэ яагаад вэ гэхээр эрх мэдэлд донтоо дарангуулагч болсон л хэлбэр шүү дээ. Тэгээд энэ ингэж цаашаа зүгээр вакуумчсан байна те. Одоо вакуумч юм угаасаа төрөлхийн юм коммунист хүн мэдхгүй зүгээр. За. Ийм дарангуулагч л байна ямар ч байсан. Ямар ч юм бидний хэлэлцэх одоо бас нэг том сэдв. За та дөрөөс би асууя. Монгол улсад улс төрийн олон нам эслүүд байгаа гэж үзээд байгаа. Дээж хөхд бүртгэлтэй зарим нэг нь бүртгэд өнгөсөн. Датан буугддаг юм уу, зарим шинээрч бий болдго юм уу тийм ээ. За тэгээд нэг юм асууя. Энэ намын гишүүншил гэдэг зүйл чинь юу нэг ямар хүчтэй Монголд? Намын хатуун гишүүншил гэдэг юм яригдаж байна. Сая одоо ноён эрдэнэ засаг дэнжигнээд эхлэнгүүт энэ засагт одоо хамтарсан энэ ардсан намын хид хідэн улсын хурлын гишүүд оюун эрдэнэг осруулсан гар үсэг зурсан. Гам төмөр дарга юу гэсэн бэ гэхлээр би эднэртээ улс төрийн одоо хариуцлага тооцно гэж байгаа. Намаасаа одоо хөөх гээд байгаа юм уу? Эсвэл их хурлын жуулганд үг хэлүүлэхгүй гэж байгаа юм уу? Тэгэд улс төрийн нам гэж юу юм бэ? Тэ? Энэ улс төрийн нам үзэл санааны тэр огтлцдог. Тэгжээж улс төрийн нам болдог. Тэрнээс хэсэг хүмүүс нэгдээд хаана газраас гоё нэр томьёо одоо шинэ хөдөлмөрийн үндэс нэг өглөө болсон гутаа бүгдөө баруун болно гэд энэ мэн чинь бол дээрэмчин сэтгэхгүй шүү дээ. Зүгээр ихлээд юу юм бэ? Бид нар чөлөөт эдийн засгийг хүсэж байна, бид нар чөлөөт өрсөлдөөнийг хүсэж байна, хувийн өмчийг хүсэж байна, хувь хүний эрхийг хамгаалахыг хүсэж байна, эрх чөлөөтэй нийгэм хүсэж байна. Энэ дээр нэгтэж энэ арчилсан нам өөрөө бий болсон энэ либерал үзэл санаа, эрхчлөөний үзэл санаан дээр. Энэ дотор чинь ингээд хөх туг намруулаад цуснууж яриад ийм фашистууд ороод ирэх чинь болохгүй байгаад байгаа байхгүй зөрчилдөд байгаа. Дээрэс нь энэ дотор чинь ингээд нийгмийг сайхан амьдруулж ястаа хүн сайхан амьдруулах жаахт гээд давхиад байгаа ийм соцтекүүд орж ирэх болохгүй байгаа. Тэгэхээр энэ нэгдээд үзэл санааны ялгарл байх хэвээр. Ингэжээ зарчим дээр очисны дараа бид урагшлна. Гишүүнчлийн хувьд хүмүүс ингээд ихэнх нь хатуу гишүүнчил байж болохгүй гэдгийг. Гишүүнчлэл гэж юуг томьёолоод байгаа юм бэ гэхээр энэ чинь өөрөөр хэлбэл хариуцлага хүлээх систем буюу тэрэнд эргээд өөрсдөө иргэн тэр улс төрийн намын гишүүн хариуцлага хүлээх учраас мөнгө татвар төлдөг байхгүй юу. Энэ хүмүүсийг л гишүүнчлэлтэй гэдэг байгаа юм. Тэрнээс зүгээр намын батлах ойрчоод би намын гишүүн гэдэг байдаг ийм мангарын болоод байж байгаа. Би танаас асуу судлаач. Танай нам бол гол одоо зорилго өрөө бол эрх чөлөөнөөс гадна эрхтгш байдлыг танаас сурталчилдаг тийм үү? Хэдэн хууль өмнө эрхтгш баг зарчим. Тийм баг. Тэгэхэд сая оюун эрдний хүүхэд тансаглалын хэрэг мандахад танай намын дарга лууган төмөр юу гэсэн бэхээр хэвлийнх нь ингэсэн шүү дээ. Та нар жамар хамаатай та нар хүүхдгүй юу? Та нар хүний хүүхдээ амьдралгаа болж шүү энэ гэж хэлсэн л да. Тэгээд нэг хитэн дээрэмчдийг оюурд ажилд авсан юм аа гэ тэдний толгойлогч нь л явсан шүү дээ наадах чинь. Энэ тэгээд танай дээрэмчдийн картелийн тэргүүн энэ ган төмөр юм уу? Гэхдээ энэ чи ард нөгөө нэг юу байгаа шүү дээ. Батулаг халтмаагийн батулаг. Энэ дээрэмчин чинь л ингээл хүмүүс ингээ манай нам дотор ингээл туснууж ярьдаг хүмүүс дагуулж орж ирэл бидний үзэл санааг ингээл үгүйсгээл сүүлдээ юугнуу тэр энэ одоо энэ мөнх баясгалан гişүн болсон байгаа үстэй. Либералууд бол эх орондгүй цүүдээ үзэл мүзэлгээ бид нар л бүр ийм мангарын ярьж байгаа хүмүүс манай нам дотор сууж байгаа байхгүй. Эн чинь байж болохгүй. Энэ зарчим яриад байгаа байхгүй юу? Энэ залуучууд бид нар энэ яагаад орлого нь ингээд давцсан хүүхдний юм тансаглал хэрэглээ хийгээд байгаа юм. Энийг нотлоод гэсэн шүү дээ. Юу нь буруу юм. Тэгэд ган төмөр өөрийнх нь хүүхэд тэгж ярих юм бол боловсролын сангаас хулгайгаа тэр нь авилгатай тэмцэх газар шалгагдаад таг болцсон шүү дээ. Санаж байгаа бол энэ 23 онд бос үйл явдал. Энэ дээр 8 алдсан юм уу? Эдгээр ийм л юм хийсэн шүү дээ. Тэгээ өөр юу юм? Тэрнээс биш манай намын байр суурь бол энэ огтхонч биш. Тэгээд арцсан нам бол яагаад эрхчлөөний үзэлтэй хүмүүс ингээд чөлөөтэй байгаад байдаг юм бэ гэхээр дарга дагдаг байхгүй бид нар чинь. Бид нар зарчмаа дагдаг. Танай намжуудаа харьцангуй юм либерал ингээд ардсан ингээд хүчин гэж ойлгосон чинь сая засгийг огцруулахыг гар үсэг зурласан 5-6 гишүүн байгаа шүү дээ. Баярмаа, Зэнгүүл, одоо Самбу, Гамбат одоо өөр хэм билээ те. Энэ хүмүүсийг одоо улс төрийн хариуцлага тооцсон, намаас хөөн гэж хэлэн л та. Тэгээ баг засаг одоо унсан, засгаас хөөгсөн шалтгаан болоод энэ хүмүүстэй холбоотой л гэж юм л та. Тэгээ энэ танай нам ийм амар диктатурны Бенито Муссолини цаашаа ийм улс төрийн аппарат байсан юм уу? Гэхдээ наадах чинь би сонсоогүй юм байна нөгөө л. Сүүлд нь бол би ингэж
хилээгүй л гэж ганц төмөр дарга хэлжээ л дээ. Юу гэсэн үг юм бэ? Бүх юм дээр явсан шүү дээ. Өөрөө би хилээгүй гэдэг би тэр юуг нь харж байсан. Яг хуу тэн дээр яг хуу хамтарсан засгийн учраас бас хамтраад бас 7-8 сар ажилласан учраас нэг бас элдвэр хэлэхгүй гэсэн зүгээр л тийм Монгол хүний санаа юм болоо гэж бодсон шүү дээ. Би түүнээс бол манай нам бол хамгийн чөлөөтэй. Өнөөдрийн сууж байгаа 4 хүн дотор ч манай намын 3 хүн байна шүү дээ. Бид нар бол даргаас айдгүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Би бол товт одоо Та айдгүй бол яг энэ зургийг хараад юу бодож байна? готомшигтай байна. Одоо бас ингэж болохгүй. Нөгөө энэ зүгээр ингээд яг энэ одоо энэ зурсан яг энэ утга санаагтаа хэр үнэн төгсөмж болж байна. За яг вэ энэ яг шог зургал байна л гэж ойлгож байна л да. Би зөвхөн эдийн засгийн талаас нь ингээд хараад үзэхээр яг намын даргадаа бол би тэр Монгол ардын намын ард түмнээ хуурж молигдожсэн тэр лооцонгуудыг ярьжсэнийг л одоо би сонсчод бол чочирчос нэг нөгөөглөх. Энэ зураг мург бол одоо хүмүүс янз янзаар зурна л да. Энийг би бол тайлбарлахгүй. Зүгээр яг ардсан нам бол хизээч одоо юу гэдгийг зүүнний намын одоо иргэдээ молигдсон, иргэдээ хуурсан одоо 2020 оны Монгол ардын намын мөрийн хөтөлбөр дотроос иргэдийнхээ амьдралыг одоо 2 дахин дээшлүүлнэ гэсэн гоё ураа байгаа шүү дээ. 20 он ч үдэ. Гэтэл одоо өнөөдөр ч одоо 5 жил өнгөрцөн байна. Ард түмний амьдрал нь улам хүндэрч байна. Одоо та нар ингээ анзаараад үзээрэй. Аж ахуйн нэгжүүд нөөтийнхөө хэмжээг багасмаар байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан доторыг багасгамаар байна. Хүн болго ярьдаг болчихлоо шүү дээ. Өмнө яагаад ярихгүй байсан гэж өмнө яагаад ярихгүй байсан гэхээр эдийн засаг бас боломжийн хэмжээнд явж байжээ. Энэ инфляц энэ мөнгөний ханш уналт нь боломжийн хэмжээнд байж байжээ гэсэн ийм дүгнэлтээ хийж байгаа. Одоо өнөөдөр бол аж ахуйн нэгжүүд нуруугаа ахуулсан байна. Маш олон аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байна. Буруу бодлого гэдэг чинь нэг өдөр гарч ирээд болцдгоо. Энэ тодорхой хугацаанд явсны дараа энэ хүн цогцолтууд нь энэ аж ахуйн нэгжүүд төр ирдэг байхгүй юу? Нэг нөгөөчлөлт одоо манай нам бол нэгдснээрээ уул нь мөрийнхөө хөтөлбөрийн 60-70% оруулж чадсан. Гэхдээ тэрийг хамгаалж чадлагүй одоо ингээд 6-7 сар боллгүйгээр эндээс гарна гэдэг бол одоо яах юм тэгээд энэ улс орон чинь ер нь замбраа алга шүү дээ. Энэ засгийн газрын мөрийн хөтөлбөр нь яах юм? Энэ 4 жилийн хөтөлбөр одоо манай мөрийн хөтөлбөрөөс оруулсан энэ хөтөлбөрүүдээ яах юм? Буцаага дахиад бүх юм эхнээсээ эхлэхээр болж шүү дээ. Тэгэхээр ийм их замбраагүй байдалд орно гэдэг би бол одоо нэг үйлдэлд бол чочирдуулж хүлээж авч байгаа. Намынхаа бодлогыг дагнаа гэсэн гэрээтэй. Зөрчүүл. Зөрчүүл одоо намаас хасна. Зөндөө шийтгэл байж болно шүү дээ. Нам улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй. Өнөөдөр дөнгөж засгийн газар байгуулагдаад 6 сарын дараа урвж байгаа хүмүүс цаашдаа энэ намд хань болох уу? Энийг бодох хэрэгтэй байхгүй. Дараагийн сонгуульд энэ нам ийм хүмүүсийг дэвшүүлэх үү? Юу бодож дэвшүүлэх үү? Яана гэж дэвшүүлэх үү? Ялцсан байхад өөрийнхөө засгийг унгана гэж явах нь шүү дээ. Ялгаа алга шүү. Хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байгаа гишүүнийхэн бүр эрхийг хэрэгжүүлж байгаа. Тэрийг би мэдэхгүй. Ямар ч байсан арчилсан нам бол хийсэн гэрээнийхээ хүрээнд энэ улс орныг ядуурлаас гаргах тийм үүрэгтэй. Энэ хүрээнд баярмаа нарын гишүүдэд хариуцлага тооцно гэсэн таны үг хിവэрэ байгаа юу? Ер нь улс төрийн зөвлөлөөр авч хэлэлцгүй. Улс төрийн зөвлөлийн гишүүд энийг заавал ярина гэж байгаа шүү дээ. Уранга аймгийн санд суманд Ардсан намын сумын дарга гэдэг баха Ардсан намын те амь насанд нь ингээд нөгөө нэг ардын намын нэг ухаалж хүрсэн гэл юм болсон. Энэ одоо юу болсон бэ гэхлээр бүр гишүүн болох нь баг баараагүй байсан хүн байтугай тэр намын гишүүд энэ говийн бүст бол ингээд хуугаараа ялагдсан байдаг те хангаан бүст ингээд ялагдсан байдаг те одоо чинь Уранга Аранга Баян онгор байсан баха те ингээд ялагдсан байдаг. Тэгээд би яагаад ингээд яриад байна гэхлээр одоо эн чинь үндсэндээ ингээд одоогоос нэг 10 жилийн өмнө бол ингээд нэг улаан цэнхэр гэл нэг иргэд чинь 2 хуваагддаг лээ шүү дээ. Ман нам гэдэг. Одоо л дахиад намууд гарсан. Тэгээд Улаанбаатарт байгаа энэ намжирхал талцал бол зөв үнэнд хүүхдийн тоглоом уу. Та нар энэ 330 сум бүүтэр хөдөө баг руу очиод үз. Илгийн болдог те юу нөө Ромео Жулетегийн нөө Капулете Монтеско тэр цаашаа гэж байгаа. Амрын болдог гэж байгаа. Туу намын гишүүнчил гэдэг зүйл чинь 20 жилийн өмнө их өөр байсан. Тухайн ямар нэгэн сумд бол тэр 18 нас хүрч байгаа хүүхдүүдийг тухайн сумын засаг дарга нь ямар намын хүн байна те хоёр нам л сумд ээлжилдэн штэ тэр намын дарга барыг ингээд автоматар тэр батхын нөгөөд гишүүн болгочдөг байсан юм байлээ. Одоо харьцангуй сүүлийн үеийн залуучууд бол тэрийг зөвшөөрөхөө болоод ернийг сүүлийн 10 жил бол эрс багасж байгаа. За нөгөө Монгол улсын нэг урт хугацааны хөтөлбөр гэдэг нэг том корпорат байгаа штэ тэн дээр уг нь хатуу гишүүнчлэггүй болноо энэ улс гэдэг нэг зүйл бичсэн байгаа юм. Тэгэхээр
Хуучин намд элссэн хүмүүс бол одоо тэр намд ямар үүрэгтэй оролцохын, өөрийнх нь улс төрийн оролцоо сонирхлоо яаж илэрхийлэхийн гэдгийг одоо баг тооцохгүйгээр ингээд нөгөө салхитаагаад элссэн одоо миний үеийн бол надаас дээш үеийнхэн маш их байдаг. Өөрөөр хэлбэл тэр намынхаа философиг, бодлогыг ямар бодлого хөгжүүлэх ёстой гэдгийг огт мэддэггүй. Зүгээр л би энэ намын хүн учраас энэ намын юу ч байсан өмгөөл нь хамгаална гэдэг нэг ийм одоо маш хатуу үе байгаа. Тэр бол үнэн одоо тэр бол одоо тэгэл даанаар нь мэдхгүй шүү дээ. Одоо тийм зүйл бол яг харьцангуй багасж байгаа. Тэгээд энэ ер нь бол сүүлдээ энэ намын гишүүд гэдэг юм чинь зүгээр санал худалдаа авалт болоод хөрцөн байхгүй юу? Энэ улс төрийн намын одоо нөгөө сонгуульт гишүүд буюу төрийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа хүмүүс чинь намын гишүүдтэй барьцаалагддаг болсон шүү дээ. Бэлэг нэх нь, хоол нэх нь тий. Одоо тэгээ энийг хуульчлагаас ороор байхгүй болчиход байгаа байхгүй. Танаа нам буюу одоо энэ Ардсан намын 3 сууч энэ танаа нам энэ хатуу гишүүнчлээс татгалзахад бэлэн байгаа юу? Зүгээр ягаад Ардсан намын гишүүн биш Ардсан намын дэмжигч гэж байж болтгүй. Энэ одоо хуулиар бол дэмжигч гэж орж ирж байгаа угаасаа шинэ хууль хэрэгжиж байгаа шүү дээ. Тийм байна. Тэгээд энэ би хэлээд шүү дээ. Гишүүн гэдэг бол татвар төлж тэрэндээ өөрөө татвар төлж байгаа болохоор хариуцлага нэгтгэх хүмүүсийг гишүүд гэдэг юм аа. Тэгээд тэр чинь тийм олон байх шаардлагагүй. Ягаад гэвэл сар болгон жишээ нь манай нам чинь юу гишүүний татвар 2500-ийн сарын. За тэр нь 5000 ч болд юм уу. Тэгээд ингэсэн байхад тэр хүмүүс оролцох тэр юм нь өөрөө гишүүн гэдэг юм уу. Бусд нь бол зүгээр дэмжигчээр л байна шүү дээ. Бүгд тэрэнд оролцох байхгүй. Энэ нэгт хоёрт юу гэхээр улс төрийн нам хүний нөөц бэлддэг ажил олгогч байгууллага биш ээ. Манай намын дараа 180 мянган гишүүн ажилгүй эдгээр гоншгонод гэдэг. Энэ ажил олгодог байгууллага биш дээ. Энэ зүгээр л үзэл санаа нь бид нар улс төрийн үзэл баримтлал нэгдэг. Яг энэ духан дээрээ сарнатаа байшингийнхан энэ дээрэмждэг дөөрөж юм их оролддог байхгүй боломжгүй энэ. Танаа нам чинь баг хөлбөрийн бирж болсон шүү дээ. Тий, энэ байж болохгүй зүйл ахгүй юу да. Энэ зүгээр л бид нар улс төрийн үзэл баримтлал дээр л огтлож байгаа хүмүүс. Тэрнээс би ган төмрийн цэрэг биш. Ган төмөр миний дарга биш. Бид хоёр зүгээр л нэг мандаттай үндэсний бодлогоор онол гишүүд. Ороод нэг мандаттай дүгнэ. Тэгэл болоо. Танд тэгээд түрүүний 2 агентлагийн сонголт өгсөн та болоогүй гэнтэй одоо тэгээд та ч амаа барьж байгаа шүү дээ. Одоо танаа нам одоо гудамжинд гарчлаа шүү дээ. Одоо бүр хааштай гарлаа шүү дээ. Тий. Тэгээд би тий улс төрд явахдаа нэг л ихтгэл үнэмшилтэй болсон. Би Халтмаагийн батлагын зөвлөхийг хийжсэн. Халтмаагийн батлага надад 750 сая төгрөг 3-оор байр амлаж ирсэн. Би аваагүй. Яагаад гэвэл би чинь хүр хүүхдэн баггүй сүнстэй амьдрахыг хүсдэг хүн. Би яах юм? Би тэнд очиж би тэртээ өөрөх амьдралыг хангалттай аваад явчихна. Миний уураг тарих эрүүл саруул байна те. Тэгэхээр би өөрөө ийм ихтгэл үнэмшлээс ухарчаа дараа нь яаж би хүмүүсээс зарчим нэг ёс суртахуун нэг юм. Тэгээ ийм юм руу ингэж явж байгаад өөрөө нь улс төрийн өөрийнхөө мэрэгчлэлээр би өөрөө тий ингэж юу болж явахгүй бол туг болж явахгүй бол эний чинь хэн нэгэн өөр хүн энийг авч явж чадахгүй шүү дээ. Би зарчим дээр л байхыг боддог. Ёс суртахуун дээр байхыг хүсдэг. Тэр нэг асуултанд хариулж зав. Ингэдгийн Ардсан нам засгаас гарах шалтгаанг ардын намын баг хурлын гаргачихжээ. Тэр гэрээг үзмээр байгаа юм. Манай намын гишүүд үзэл бодлоо илэрхийлэхийг хоригсон тийм заалт тэр гэрэн дээр байгаа мó. Коммунизм байгуулах юу тэр гэрээ байсан юм биш үстэй гэж хандахгүй юу. Тэр ардын намын тэр гаргасан үн дээр манай гишүүдийг парламент дээр орж ирж үгээ хэлдгийг юуны засгийн газар оруулсан бодлогыг шүүмжилсэн учраас эдэргээ заацсан байлаа шүү дээ. Тэгвэл энэ коммунизм байгуулах гэрээ байсан юм биш үстэй. Ганц төмөр бидэнд үзүүлэхгүй байгаа шалтгаан энэ байсан юм биш үстэй гэж бодож байгаа шүү. За 100 жилийн түүхт ууг намын гишүүн энэ намын хатуу гишүүдлийг юу гэж бодож байна? Би хүмүүн нэвтрүүлгээсэн. 1990 оноос өмнөх бүгд найрамд Монгол ард улсын түүх бол нийт монголчуудын түүх. Энийг бол ямар ч нам субъект бол өмчлөх эрх байхгүй түүхийг. Тийм учраас бид 90 оноос өмнөх коммунизм, тэрний өмнөх феодалын задрал бүгдийг судлах хэрэгтэй. 90 оноос хойш түүх бол одоо орчин үеийн улс төрийн намуудын түүх эхэлж байгаа. Гэхдээ бол одоо шинээр би хэлж байгаа шүү. Манай нам 104 жил засаглаад энэний бараг 100 жилийн ардын нам засагласан. Өнөөдөрс мө засаглаа явж байгаа шүү. А гэхдээ хамгийн гол нь энэ бүгднийх Монгол ард улс гиснээсээ хойш манай нам маань өөрөө социал демократ үзлийг авах гэж оролдож одоо саваагүй юм л да. Энэний том илрэл бол нэг та хоёрт нь нөгөө талаас нам гэдэг бол эвлэлд нэгдэх хэрэгтэй улс төрийн эрхтээр тушилж байгаа маа. Энэ эвлэлд нэгдэх хэрэг гэдэг бол бас үн цэнтэй. Нэг талаар бас хийсвэр ойлгож болохгүй. Жишээ нь одоо Монгол ардын намын өнөөдөр Монгол ардын хөгжил намтаа бараг 200 гаруй мянга хуустай.
Энэ бол бас сүүлийн 104 жилийн түүх юм байлаа. Энэ эвлэлт нэгдэх. Арчилсан намын одоо 180 мянган гишүүн гэсэн сүүлийн 32 жилийн түүх байгаа байхгүй. Тэгэхээр бас энэ эвлэлт нь нэгдээд тодорхой үзэл суртал дээр тий одоо шудрагаас манай социал демократ их гоё толгойн гурван чулуутай шүү дээ. Эрх чөлөө шудрагаас тий нэг нь тэгш байдал гэдэг. Энэ яг энийг мэдэрсэн бүр бие махбод амин сүнсээ болгосон тийм л намын даргууд одоо жишээ Монгол Ардын намаас гарч ирэх хэрэгтэй юм байгаа. Танаа намд эрх чөлөө байгаа юу? Одоо эрх чөлөө байгаа бол өөрхөн ерөнхийдөө давж явах гэдэг байгаа шүү дээ. Гүү бах танах өөртөө өсөг байгаа. Яг гэвэл хамгийн эмгэнэлтэй нь энэ намын өвөрт орж ирсэн улсууд нь одоо гинт шудрагасны юм яриа гоншгоноод эхлэх нь өөрөө бас энэ утгагүй байгаа байхгүй. Гэхдээ та нэг янз бүрийн асуудал шүү дээ. Янз бүрийн гэрээ байсан уу яасан уу гэдэг. Ихтер бол ер нь сүүлийн үед бол энэ намыг болвол багаасаа ухуулаа сум дүүрэг нийслэл ялгаагүй амьдрал өөрийн аж ахуйн гол хэрэгсэл болгочоод байгаа энэ аюул байгаа. За одоо шууд энэ үзэл сурлын юм биш шүү. Одоо тийм шинэ одоо хөдөө хүртэл 2200 баг байгаа шүү дээ. Хамгийн аюултай нь сумаар дамжаад бас төсвийн 2-300 сая төгрөг очиж байгаа. Тэр мөнгөний хуваалт бол яарахгүй тэр намын гишүүн нөхөрт очдог. Тэр багийн намын дарга нь буцаагаад бэлчээр ус гол юм мэддэг. Ийм айхтар юм лөө мөнгөний хуваарлтад очиод авах. Манай чөлөө зах зээл уучлаарай. Улаанбаатараас бус газар чөлөө зах зээлийн систем үйлчлэл аюул хэцүү байдаг шүү дээ. Сум юун дээр. Гэтэл тэр дандаа сүүлийн үед дахил мөнгөний хуваарлтаар очиж байгаа. Төсвийн мөнгөний хуваарлтаар. Гэхдээ тэр төсвийн мөнгөний хуваарлтаар амьдраад үзсэн тэрийг бүр амьдралын арга хөвшил болгоцсон улсууд маань өнөөдөр ингээд улс орн маань ингээд маш олон ийм жижиг нэгжүүдэд задарчаад байгаа юм тэр байгаа байхгүй. За ер нь цаг болж шүү дээ. Одоо тэгээ яг энэ нөгөө одоо нөгөө хамтран засагтай 3 намын чи хөрөнгөл гэсэн л дээ. Энийхээ ил байгаа юм шиг байна. Тэгээ энэс ч игөөж магадгүй. Тэгээд энэ нам ер нь ийм хөрөнгөтэй гэж юу яг яадаг юм. Зүрийн дэмжигчтэйгээ зүгээр ингээ хандиур ч юм уу тухайн дээр 4 жилийн циклтэй сонгуультай ингээ оролцоол явна үз. Ингээд нэг юм дэрэгдээ одоо ингээ ийм их хөрөнгөтэй дэмжигчтэй аппараттай тий. Энэ улс төрийн нам гэдэг бол аж ахуйн ажил хийдэг газар биш. Улс төрийн нам бол ингээд юу гэдэг юм бусдыг ингээд дээрэмж тонох зориулагдсан байгууллага биш тий. Энэ улс төрийн нам өөрсдийнхөө үзэл баримтлалыг л олон нийтэд түгээн дэлгэрүүлэх л олон нийтэд өөрсдөө ойлгуулах л тийм л зорилготой байгуулах шүү дээ. Тэгээ институцийн хувьд ингээд манай ч нөгөө тухан дээрээ сарнаатай башингаас өөр нам байсангүй. Тэгээ эдрийгээ дуурайгаад энэ дээрэмчдийг дуурайгаад ингээд манай нам анханасаа ингээд явж ирсэн. Одоо үргэлж шүүхэд дуудагдахгүй энэ намын байрын тухан дээрээ сарнаатай энэ тэгээ ойлоо тэгээ би юу хэлээгүй шүү та өөрөө хэлсэн шүү. Тэгээд нэгт тийм зөө хоёрт хам ирэх болчихгүй. Ахад хэлж энэ артсан нам бас болж оюурд нь унаагүй маа. Энэ зүгээр л сүүлийн 5 жилийн хийсэн хулгай шүү дээ. 44 их 80 төгрөгийн хулгай, төмөр замын хулгай. Ингээ хүмүүсийн бухимдалд нэмэгдэжсэн чинь хүүхдийн тансал гараад ирэхэд нь залуучууд огцрох гэж гараад ирсэн шүү дээ. Тэгэл энэ үйл явдал ингээл оюурдны дээрмтэй байдлууд энд харж байгаа үстэй. Яагаад дээрмийн шинжтэй байгаад байгаа юм гэхээр даргийнхаа асуудлыг орлогоо ногтлоо та ажиллаа өгөөд шалгуулахын оронд алсан нам буруу байна гэд ингээд нөгөө шал хамаагүй юм руу явж байгаа чинь танаа нам тэр Эрдэнэ сүүн бүгж тэр Шанелийн зүгэн аваад өгсөн юм шүү. Харин бид гол сүүлдээ манай ган төмөр аваад өгсөн юм шиг бодогдоод явчихсан шүү дээ. За та гурав товчоор үлдээд дуусгая. Энэ улс төрийн намуудыг хөрөнгөөр яах гэдэг юм бэ? Гишүүнтэй, дэмжигчтэй байж болно юм. Хөрөнгөөр яг юу хийх гэдэг вэ? Бодроо юм бааш та. Товчгоо. Шашин бол бас өмчгөл байх тийм бас институт шүү дээ. Шашин. Шашин өмч дагаал тэрийг дагаал одоо шашин чи өөрөө яг л намтай адилхан болчихоо яваад байгаа шүү. Яг түүнтэй адилхан нам бол үзэл сурталтай нийлсэн бүлэг хүмүүс байх хэрэгтэй. Үзэл суртал тэр чинь шал өөр оюун ухааны юмтай. Гэтэл энэ нь болох төр эд материал дээр нийлсэн бөөгнөр л болох төр нам биш болчиход байгаа байхгүй. Гэхдээ biz энэ философоос хандах юм бол өмч хөрөнгөөргүй. Гэхдээ Монгол ардын намын үндсэн өмчийг бол Монголоос нэг ч иргэн мэдэхгүй байгаа шүү дээ. Хэдэн 100 мянган үлд хөрөнгө байна уу байхгүй юу? Бүр хэдэн 100-аар ярина шүү. Би бас энэ намтай ойрхон байсны хувьд бол мэдж байгаа. Энийг хамгаалж ясан хүн ч хөрхөө одоо ингээд хойно сууж ийн бас тэгээ явж. Тэгтээ чи ингээд нэг нам чинь маш их юм өмч хөрөнгөтэй үйл хөдлөх хөрөнгө. Энийг дагаад энэ хуучин систем социализмын маш их бүтцийг цалинжуулах. Гэхдээ буцаагаал одоо яг нэг 3 сарын намын их хурал боллоо гэтэл нэг дүүргийн засаг даргалт хөрх нэг 50 саяар тэр 1000 хүнийг хоолнд оруулна шүү дээ. Гэхдээ би бол намын гишүүнээр хэлдэг. Зөвхөн цуглаан хуралд эрэхтэй хүртэл өөр хоолоо худалдаад авчих.
Тэгэх юм бол тэр намыг тэр өмчийн хойноос явах, мөнгөний хойноос явахнаас маш их салгана. За ойлгомжтой. Зөвхөн энэ алхах мөн хийх. Танаа намайг хөрөнгөөр яах гэдэг юм тий. Манай намд бол тийм их хөрөнгө байхгүй. Байгаа л сая гарч ирсэн шүү дээ. Яг хоо нэг тэрүүн мэгцэн л байлаа л да. Яг мэдгүй тэрийг манайхан байж та хэрэг юу дуурайж гэдэг үлээ хөлөө хоглоно гэдэг үлээ. Тэр үе шиг л одоо яг Монгол Ардын намын энэ том эн чинь бүр социализмын үеэс явсан том бүтц байхгүй юу? Энийг дуурайж манайхан тэр их сүртэй хурал хийж том байртай болох гэж үтсэн. Тэгээд сүүлд нь байр нь чи юу болсон хинт зарцсан гэлээ бөөн хэрүүл маргаан болоод манайх ч одоо ингээд түрээсээ орондоо одоо зарцсан гэвүү те. тий зарцсан гэдэг одоо шуудангийн өмнөөс зарах гэж бас орсон те. Одоо тэр эвгүй гарч намаа юм мэдгүй. Ер нь бол би ямар байр суурьтай байдаг гэхээр ерөөсөө энэ эд хөрөнгөтэй байх шаардлагагүй байхгүй юу? За бид нар болохоор энэ 100 жил явцсан 100 жил одоо үжил сурталсан энэ том намыг дуурайгаад явах юм бол бид нар хаанч хүрэхгүй юм бэл. А бид нар арай өөр шинээр арай өөр шинжилсэн загвар байдлаар л явж байгаа бид нар энэ улс орны ирээдүйд хэрэгтэй зүйл хийнэ л гэж би хардаг. Түүнээс биш Монгол Ардын намыг дагаад одоо аймаг болгон сум болгон том байшин бариад ингэ явах юм бол бид нар барахгүй. За шинэ энэ сэдвийг хаа. За яг ер нь бол бид нар нам гэдгээ эхлээд их сайн зөв ойлгомоор юм шиг байна. Дараа нь намын гишүүн хүн яг юуны төлөө тэр намын гишүүн болж байгаа гэдгээ бас ойлгомоор. Яг үл би залуу үед бол итгэж байгаа. Залуу үе бол яг ер нь намын гишүүн болох эсхийг маш сайн бодож судалж шийддэг болчих. Тэгээ одоо яг нэг тийм нэг хэцүү үе байгаа. Тэр бол тэгээд аяндаа тэгээд засч чадахгүй шүү дээ бид нар одоо 50 хүрсэн хүнийг яаж болдгоо ямар атыг сургаж болдгоо гэдэг шиг. Тэгээ энэ бол яг нийгмийн хөгжлийнхаа явсаар яваад яах вэ? Тэгэхээр дараагийн үед хэрэгтэй энэ өөрчлөлтүүдийг л одоо илүү хийгээсэ тийм ээ. Илүү тэр судлаач хүмүүсийг энэ улс төр судлаач хүмүүсийг бусад улс орны яг нам гэдэг нь яг улс төрийн тэр шинжлэх ухаанд заасан утгаараа яг ажиллаж чадж гин үү? Тэр туршлагуудыг оруулж ирсэн ийм л одоо улс төрийн намуудтай болоод тэг хөгжисэл гэж харж байгаа. За цаг дууссан. Одоо хэдүүлээ маш богинохон та санал дүгнэлтүүдээ хэлчихтэй. Түрүүн хилцүүлэг яг ямар дараалал эхлэнэ би мэдчихэж байгаа учраас одоо яг сөөжлөж яг хамгийн сүүлд яг хийн яах вэ гэдгийг явчих те. Өнөөдрийн хилцүүлгээ дүгнээ та бүхэн маань минутанд нэг дүгнэлтээ хийчих. Тэгээ би нэг зориуд нэг энэ Кимура Аяке гэдэг нэг Монголд ажиллаж амьдарч ирсэн Японы үгээр өнөөдрийн хилцүүлгийг одоо жаргая гэж бодож байна. Тэгээд монголчууд хөгжихгүй байгаагийн учир нь те хөгжлийг бий болгодог ёс суртахуун та нарт байхгүй гэдэг нэг ном дээр хүртэл бичсэн байсан. Яг жоохон өөдрөг бусан бичлэн гаргачлаа уучлаарай тийм. За тэгээд дараалалаараа явчих яг эхэлж ярьсан гэдгээрээ. За эдийн засаг шинэ гэрэл. Одоо ингээд шин засгийн газартаа болох юм шиг байна. Ер нь бол тэрийг үлээ тодорхой гэж бодож байгаа. Дараагийн засгийн газар маань цомхон яамтай тий цөө яамтай энэ төрийн эдийн засаг дах оролцоогоо боддоор багасгасан ийм л засгийн газар гарч ажилласаа. За ялангуяа бол тэр олон хулсан нам нь өөрөө ачаага үүрээсээ. Тэр ахиж хүнжилдээ бас өөр жижиг сажиг нам оруулгүйгээр ингээд ачаага бүтэн үүрээд яваасаа тийм ээ. Бусад намууд нь одоо сайн хяналтаа тавьдаг. Би нэг зүйлд итгэж байгаа юм. Үнэхээр улс оронд хэрэгтэй тийм төсөл бодлогын баримт бичиг оруулаад ирвэл ямар ч улс төрийн нам эсэргүүцдэггүй, ямар ч улсын их хурлын гишүүн эсэргүүцдэггүй. Тэгэхээр тийм бодлого орж ирдэг болоосоо л гэж харж байгаа. Тийм ерөнхий сайттай, тийм засгийн газартай одоо нэг болоосоо л гэж бодож байна. За, судлаач Чинбат. Энэ гүйцэтгэх эрх мэдээж Монгол Ардын нам барьж байгаа юу өсөх вдэ. Тэгээ дараачихын дээрэмчнэл гарч ирнэ үз. Эндээс нэг хүсэх юм алах. Ерөн зүгээр яг улс төрийн намын хувьд тэгээ энэ бол урай лоодсон туг далбаа дуулал биш. Үзэл баримтлагтыг ойлгосоо гэж хүсэж байгаа юм. Монгол улсад энэ улс төрийн үзэл баримтлагыг дагсан улс төр хурдтай яваасаа гэж хүсэж байгаа юм. Улсын их хурлын гишүүд нь гүйцэтгэх эрх мэдэлтэйг хяналт тавьдаг байгаасаа гэж хүсэж байгаа юм. Тэгээд духан дээрээ сарнаатай байшин хэнийг өөрөөд яах нь одоо бидэнд хамаагүй. Тэгэхээр ингээд хамгийн гол нь гүйцэтгэх эрх мэдэлээр парламент өөрөө хяналт тавьдаг байхгүй бол энэ өөрөө парламент буюу энэ арчлан тогтолцоогч нураах бүр аюултай юм руу орчоод байгаа шүү л гэдэг хэлээ. За. Доктор Даваад Орж. За тэгээд шинэ засгийн газар
гарах байх. Тэгэхээр би одоо эдийн засгийн хувьд энэ дэлхийн бус улс орнууд шиг энэ чиглэлд харж ажилтдаг ийм засгийн газар байгаас хэн ч одоо ерөнхий сайд болж болно. За дэлхийн улс орнууд хаашаа харж яах вэ гэх юм бол одоо энэ эдийн засгийн тодорхойгүй байдлууд маш их гарч ирдэг болчлоо. Ковидоос хойш одоо энэ чинь гинт одоо юу гэдгийг татврын дайн гэдэг ч юм уу гэх мэтлэнгээр ийм тодорхой бус байдлууд огцом гарч ирж энэ дэлхийн улс орнуудын эдийн засгийг өмүүлдэг хэцүү байдалд оруулдаг ийм болцсон учраас дэлхийн дийлэнх улс орнуудын парламентийн одоо харж байгаа зүг чиг гэх юм бол нэгдүгээр төсвийг одоо маш одоо танаад хяналтаа зарцуулдаг болох маш бага төсвөөр өөрөөр хэлэх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүнд оролцох одоо төрийнхөө хэмжээг хамаагүй бага болгох гэсэн нэгдүгээр юм зорилттой. Хоёрдугаар зорилт нь бол энэ янз бүрийн асуудал гарч ирээд байгаа учраас хуримтлалыг бий болгоё. Хуримтлалтай болохыг бүх улс орнууд хүсэж одоо энэ парламентээр ийм шийдвэрүүдийг гаргаад эхэлсэн байна. За гэтэл бид нар биш үү? Ерөөсөө энэ дэлхийн улс орнуудын энэ чиглэлийг ярьж байгаа улс төрч алга, эдийн засагч алга. Бид нар ардсан нам маныхаа дээр гэх юм ман одоо юу гэдэг хүнийг хармаандаа хийх юм уу гэдэг юм уу ийм хөлбрүүд л яриад хоорондоо яг нэг зогсож байгаа газар дээрээ зогсож байна. Энэ дэлхийн улс орнууд хаашаа хараа явж байгаа ерөөсөө ярьж байгаа хөнгөө болцсон байна. Монгол ардын нам мэдээж одоо засгаа тэргүүлээд явах бах, дангаараа явах юм уу, халаасныхаа хэдэн жижиг нам хармаалаа явах юм уу эдний асуудал. Гэхдээ энэ дараагийн гарч ирэх ерөнхий сайд нь лавж юм уу одоо тэр их бат тийм ээ их юм лээ манай нөгөө их баяр гэдэг мундаг эдийн засгч шүү дээ. Энэ эдийн засгч нарыг бас ямар ч байсан үгийн сонсдог байгаасаа зөвлөгөөрөө аваасаа гэсэн ийм л ганц зүйлийг одоо би хүсэж байна да. За доктор Лавжуу. За баярлалаа. Өчтөр би Монгол Австри Монголын бизнес форум болсон л да. Тэр Австри улсын Александр ерөнхийлөгч нь бол ирж байсан. Манайд ингийн онгоц ирж байсан шүү дээ. Тэр хүн бол үгэндээ бол их хайхтар өгүүлж байлаа. Би бас их 44-5 хэлтэй том эрдэмтэн. Гэтэ би бол Монголын тухай бага мэдээлэл уншсан байна. Ялангуяа 13 дугаар зуун тэр торгоны замд авсан эдийн засгийн чөлөөт бүсийг хамгаалж ирсэн. Би тэрийг мэдлэг их багтай ярьж. Тийм ч бас тэрийг дахин уншия гэж байгаа. Тэр хүн. Хоёрт нь бол сүүлч нөгөө Оромын паплам бурхан бол хамгийн сүүлч айл Монголд ирсэн шүү дээ. Энэ хүн яагаад энэ цөөхөн 1600 км шашинтан байгаа. Тэгэхэд яагаад энд ирээд сүүлч айлчлаа энд ирээд Монголын гэрийг харж тэнгэрийг харж амар амгалан мэдрэв гэдэг. Энэ бас их надад санагдлаа гэх тэр ерөнхийлөгч хэлж байгаа явсан. Гэтэ айхтар хүн бас судлаа гэж байна шүү дээ. Гэтэ бид судлах юм бол их байна. А нөгөө талаас нэг бизнесмен Австри бизнесмен хэлсэн. За би ингээд 3 хоноод явлаа. Одоо би ингээд буцаад эх орондоо очиход яг би юутэй очих вэ? Энийг та нар надад хэлээд өгөөч гэж. Монголоос би яг юутэй очих одоо цаг би энд амрах гэж ирээгүй нэг ажил хэрэг болох гэсэн юмтай явсан. Тэг яг юу та нар надад санал тавьмаар ингээд. Тэгэд энэ гадны хүмүүс хүртэл 2-3 хоноод явахдаа ийм их бас нэг айхтар хардсан юм байна л да. Тийм учраас бол бид нар 104 жил Монгол улсыг засаглаж байгаа 100 жилд нь байгаа ардын нам бол одоо бий болгож байгаа эдийн засаг улс төрийн нөхцөл байдал тохирсон маш цомхон засгийн газартай. Тэгээ мэдээж яг өөрсдийн үжил бодол явж байгаа чи чөлөө зас хүний эрхэмлсэн тийм хүн гарах болов гэж найдаж байна. Гэхдээ энэ бүхэн ба нэг нөгөө хэлэхэд өнөөдөр хөрс өх даргын сонголт шүү. Өнөөдөр хөрс өх дарга яг тийм хүнийг олж сонгож чадах уу чадахгүй юу гэдгээс л манай хувь зай шилдэнэ. Нөгөө талаас яг арчсан нам сая завсар гаргацсан юм а. Би бол хэлж байгаа 8 жил завсарлаад ягаад биш 90 оноос хойш Монгол ардын намын одоо Монгол ардын хувьсгалт намын энэ хийсэн алдааг ярьж чаддгүй бол голоор нь арчсан нам түр гарч ирээд мартагнуулдаг байхгүй юу. Сая ган төмөр орж ирээд мартагнуулаад өмнөх 8 жилийн маш их ковидын дайны үеийн тэр 8 их найдын асуудал байгаа байхгүй юу. Тэр бүгдийг хянаж шалгах ил болгохтой хариуцлага тооцох юмнаас мартагнуулсан. Одоо тэр мартагнуулах үүргээ гүйцэтгэх одоо дараагийн сонгуул ойртсон бүх хүмүүс мартцсан. Одоо энэ ерөнхийлөгчийн сонгуулийн ардын нам гээд бас дахиад явж байгаа байхгүй. Тэгэхээр манай арчсан намын нөхдүүдээ битгий энэ намыг тасралтгүй юм жигт нь хийлэг. Тэгээ ард түмнэр яг юмаа яг зөв дүгнэх тэр хугацааг өгөөч л гэж хэлмээр шээ. Битгий өөрт нь ороорой. За баярлалаа. За тэгээд ямар сэдвүүлээ баг 2 цаг хугацаанд ярилцлаа. Тэгээ хамгийн сүүлд нь Няпка хуулийн газраас гаргасан энэ Миле 90 буюу Аргентины ерөнхийлөгч Хавьер Милегээс номыг уншаарай гэж бодож байгаа. Ягаад энэ номыг би зүгээр нэг сонгосонгүй. Яг л одоо
нэгэн үйл одоо энэ Өмнөд Америкийн одоо хөгжлөөр бол хэрэгжүүлж ирсэн улс одоо сүүлийн 20 30 жил яаж дефолт зарлаж инфляци нь бараг хэдэн тгийг давсан те аимшигтай юм болж хувирсан. Тэгээд нэлээ гарч ирээд энэ ч одоо бараг 7-8-ын ямтай боллоо. 40-50 ямтай байсан улсыг 7-8-ын ямтай болголоо. Тэгээд энэ төрийг энэ хувийн хвшилтэд өрсөлдүүлэхийг зогсоолоо тийм ээ. Тэгээ ерөөсөө нөгөө нэг төрийн өмчт компани бол төрд хэрэггүй юм байна. Тэ ер нь бол төрд ийм олон хүн ажиллах шаардлагагүй юм байна. Тэг гэсэн юм маш зоригтойгоор хийж байгаа учраас магадгүй Аргентин улс бол удахгүй хөл дээрээ босох байхаа. Тэгээд зээлж зэрэгэлд нэмэгдсэн байлээ. Олон улсын валютын сан дэлхийн банк ч гэсэн бас энэ улсыг арай өөрөөр хардаг болсон байлээ. Тэгээд ямар ч байсан энэ улс бас нар үзэх байлгүй дээ тий. Цаг үе цэвэн байх шиг байна. Тэгээд өнөөдөр бас энэ том багц сэдвэр ирж сонирхолтой яриа өрнүүлсэн та дөрөвтөө бас талархлаа одоо ингээд илэрхийлж байна. За. Яг энэ мэлэтэй холбоотой. Бас за ёо за. Яг сонгуул дээр хон би Аргентинд явж таарсан байхгүй найз нөхдөд. Тэгэхэд манай гайд хэлжсэн. Та нас манай улсын өрн битгий санаа зов 400 хэдэн 20 тэрбум өртөө. Та нас сайхан аялалдаа гоё цаг зарцуул. А бид нар энэ өртөө. Тэгтээ тэргүй бид нар бол хідэн уулаа мөнгөний уурхаагаа зараад өрөө тэгэлчин. Та нас энэ битгий санаа зовор харин тэрний онд Аргентин улсын байгалийн гоё үзээрэй. Хүн ардын гоё энэ үзээрэй гэжсэн юм л да. Тэгэхээр тийм процесс сарын дараа болсон л да. За ухаан ордыг аваа тэр мөнгөөр дэлхийг тойрё тоо одоо тэгээд тийм баг бэлэн байгаа гэсэн тий. Авъя гэдээс тий. За баярлалаа. За баярлалаа.